За, эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн байгууллагууд руу 889 тод албан бичиг явсан байгаа. Энэ албан бичгтэрээ бид нэр ерөөхдөө өнөөдрийн сургалтын хөтөлбөрийг та бүхэнд явуулсан. Сургалтын нээлт манай албаны дарга завгүй болоод одоо нэг оролцож чадхааргүй боллоо. Шууд 2 дугаар хичээл буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны ажиллагчдаас авсан асуумж судалгаанаас гарсан дүгнэлт түүний дагуу одоо магадлалын итгэмжлэлийн албанаас хэрэгжүүлсэн арга хэмжээний товч танилцуулгыг одоо магадлалын итгэмжлэлийн албаны мэргэжлийн бор миний бие одоо танилцуулна. Түүний дараа их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга оюун чимэг эмч эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх мэдээлэх гэсэн сэдвээр одоо лекц уншина. Тэгээд өнөөдрийн манай хичээл бол дууснаа. За, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны ажиллагчдын асуумж судалгааны дүгнэлтгээ та бүхэн мэдж байгаах манайх бол одоо Google Forms-оор 1-р улиралд нэг юм судалгаа бол авсан 45 асуулттай 30 нь бол цаанаасаа сонголттой хариулттай 15 нь бол нээлттэй хариулт өгөхөр ийм одоо асуумж судалгаа авсан. Тэрнийхээ тайланг бол та бүхэнд одоо танилцуулъя. За, судалгааны үндслийг одоо хэлэхэд бол ерөнхийдөө бол 2021 оны 3 сарын 5-ны өдөр бол эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн хөгжлийн төвийн магадлалын итгэмжлэлийн алба, тэгээд ДМБ-ийн зөвлөх оюун гээд тэгээд эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанарын албаны одоо мэрэгчлэтнүүдийн хамтарсан цахим уулзалтын үеэр бол ерөнхийдөө чанарын албаныхан бод одоо цалин урамшуул айгүй бага байна, ажлын ачаал их байна гэдэг айгүй одоо санал гомдол гарсан. Үүний дагуу бол эрүүл мэндийн яамнаас бол одоо судалгаа хийж нотлохоонд одоо суурилсан мэдээллийг одоо шийдвэр гаргагч нарт хүргүүл яамд одоо энэ судалгаа хийж үр дүнгийн танилцуул гэсэн ийм үүрэг талбар өгсөний дагуу энэ судалгаа бол хийгдсэн. Түүнээс гадна дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр нөгөө дэлхийн үйлчлэгч аюулгүй байдлын хамтын ажиллагааны хүрээнд одоо мэдээллийг цаг алдалгүй солилцохын тулд одоо чанарын албаныхныгаа мэдээллийг бол одоо цуглуулах зорилгоор ерөнхийдөө бол энэ судалгааг бол хийсэн байгаа. За, судалгааны үр дүнг бол товчондоо танилцуулъя. Судалгаанд бол ерөнхийдөө бол нийт одоо 267 хүн бол хамрагдсан байгаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хариуцсан захирал 4, эмтүчапагийн албаны дарга 61, чанарын менежер гэдэг одоо ингээд ерөнхийдөө хүний тоо хуваар нь бол гаргацсан нийт 267 хүн. Түүнээс одоо хамгийн их оролцсон нь бол одоо чанарын мэдээллийн мэргэжилтэн бол 34.4% бол буюу 92 хүн бол одоо энэ судалгаанд бол мэдээлэл бүгэлсэн. Судалгаанд хамрагдсан хүмүүст бол ерөнхийдөө бол эмтүчапагийн албаны одоо бүхэл төлөөлөл ерөнхийдөө бол хамрагдсан гэж үзэж байгаа. Зарим эрүүл мэндийн зарим одоо хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагууд бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хариуцсан захирлын оронтой гаргаж ажиллуулсан нь одоо их сайшаалтай байсан. За, судалгаанд хамрагдсан хүмүүсийн насны байдлыг авч үзсэн. За, одоо энэ хүснэгтээс ингээ харахад бол 30-аас 39 насны хүмүүс бол дийлэнх нь байсан 43.4%. 40 хүртэл насны эмнэлгийн мэргэжилтнүүд одоо судалгаанд хамрагдах систем бол 65%-ийг эзэлж байна. Тэгэхээр ингээ харьцангуй бол залуу хүмүүс манай эмтүчапа албанд бол ажиллаж байна гэж харагдахаар байсан. Эмтүчапагийн албаны мэргэжил ажиллагчдын мэргэжлийн авч үзсэн чинь дийлэнх нь бол 67.8% нь их эмч, эм зүүж, совиглагч, их баригч, бага эмч ингээд бусад мэргэжлийн хүмүүс бас байсан. Ерөнхийдөө бол бас тэр судалгаан дээр зарим хүн эдийн засагч, биеийн тамирын арга зүйч, судлаач, инженер гэдэг цөөн хэдэн хүн бол бас бүгэлсэн байсан мэргэжлээ. Би бол энийг бол давхар эзэмшсэн мэргэжлэн гэж бол ойлгосон байгаа. За, ерөнхийдөө эмтүчапагийн судалгаанд харагдсан мэргэжлүүдийн уур чадварууд нь бол авч үзсэн. Мэргэжлийн зэрэг хамгаалаагүй, дийлэнх зэрэг хамгаалаагүй 200 хүн байсан. Резидент одоо суугаагүй 40 хүн байсан. 40% нь резидентийн одоо мэргэжил олгох сургалтанд суугаагүй байсан. Шадар сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 116, 565 дугаар тушаалын дагуу эмтүчапагийн албаны дарга менежерүүд нь одоо мэргэжлийн эсвэл одоо эрдмийн зэрэгтэй байх шаардлага бол тавигдсан байсан. Гэтэл манай судалгаанаас болохоор 4 хүн тутмын нэг нь л одоо ерөнхийдөө бол мэргэжлийн бол зэрэгтэй. Ялангуяа эрүүл мэндийн удирдлага зохион байгуулалт болон нэмийн чиглэлээр 2 хүн бол мэргэжлийн зэрэг бол хамгаалсан байсан. Энэ 200 хүн буюу нийт судалгаанд
дагсдын 75% нь ямар ч бол одоо зэрэг эдгээр хамгаалаагүй байсан. За ажлын туршлагын хувьд бас авч үзсэн. За нэг хүртэл жил ажилласан нь болохоор 5.2%, 1-ээс 3 жил 10.7% ингээд 5-аас дээш ажилласан 74% ерөөхдөө бол ажлын туршлага нь бол дийлэнх нь олон жил ажилласан ийм туршлагатай ажиллагсад ерөөхдөө бол чанарын албанд ажилласан. Чанарын чиглэлээр Эмтүчапагийн албанд ажилласан жилийн авч үзэх юм бол нэг хүртэл жил буюу маш богино хугацаанд ажилласан одоо 33.6% бол эзэлж байсан. Хамгийн бага нь 3-аас 5 жил ажилласан 25%, 5-аас дээш жил ажилласан бол 22%-ийг бол эзэлж байсан. Хамгийн их буюу 35.3% нь бол нэг жил ажилласан хүмүүс байсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга, эрүүл мэндийн байгууллагад 8, чанарын болон аюулгүй байдал эрсдэл хариуцсан менежер болохоор 6-аас доош жил ажилласан хүнийг одоо ажилуулан байгууллагын хэмжээд одоо чанар аюулгүй байдлын чиглэлээр арга зүгээр хангахаар заасан боловч одоо засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолоор удирдах албан тушаал эрхэлж байгаа Эмтүчапагийн дарга нь ТУМ 6-гаар цалинжаад ТУМ 7-оор одоо цалинжиж байгаа эрчим тэмчилгээ, мэс цаасал, яаралтай тусламж, их барих эмэгтэйчүүд, гэмтэл, мэдээгүйжүүлэг, хүүхэд, хавдрын эмч нарыг одоо ерөнхийдөө мэргэжил арга зүгээр хангаж ажиллахаар ийм одоо ийм нөхцөл байдал бол үүснэ нь судалгаанаас бол харагдаж байсан. Түүнээс гадна ТУМ 7-оор цалинжиж байгаа дээрх энэ мэргэжлийн эмч нар болохоор цалингийн шатлал буураад ТУМ 6-гаар одоо цалинжиж Эмтүчапагийн албанд ажиллах сонирхол ерөөсөй байхгүй байгаа гэдэг нь судалгаанаас гарч ирсэн. Тийм учраас бол Эмтүчапагийн албаны хүний нөөц дутуу, чадварлаг мэргэжилтнүүд бол одоо Эмтүчапагийн албанд ирэхгүй байх. Үүний улмаас одоо цөөн хүнээр орон тоо дутуу ажиллаад тэр хэмжээгээр ажлын ачаал ихтэй байх одоо ийм нөхцөл байдал бол үүснэ нь бол харагдаж байсан. 2019 оны 116 565 дугаар тушаалаар Эмтүчапаны дарга, чанарын менежер болон аюулгүй байдал эрсдэл хариуцсан менежерт нь бол зэргийн нэмэгдэл авах эрх үүссэн боловч одоо тэр тусламж үйлчилгээний чанарын мэдээлэл хариуцсан албан тушаалт нь бол одоо энэ зэргийн нэмэгдэл авах боломж нь бол үүсээгүй байсан. За сургалтын эрэлт хэрэгцээг бол ерөнхийдөө бол энэ судалгаан дээр бол нэлийн анхаарал тавьж бол судалсан. Сургалтын эрэлт хэрэгцээг тогтоохдоо бол ДМП-ийн зөвлөмж олгож байгаа Ханнеси хийх гэдэг одоо сургалтын эрэлт хэрэгцээ тогтоодог ийм судалгааны аргыг бол ашигласан байгаа. Энэ бол ерөнхийдөө судалгааны эрэлт хэрэгцээг тогтоодог ер нь универсал бараг арга гэж хэлж болохоор байгаа. Яагаад гэвэл судалгааны асуумжийн 25% хүртлийн өөрийн орныхоо онцлогт одоо тохируулаад одоо жоохон өөрчилж одоо түүнээс гадна цөөн хэдэн асуулт 10 хүртэл асуулт бол нэмж болдог ийм одоо сургалтын эрэлт хэрэгцээ тогтоодог арга байгаа. Түүнээс гадна бол одоо судалгаанд хамрагдсан хүн өөрийнхөө ур чадварыг өөрөө үнэлээд тэгэн гутаа би үнэхээр энийг мэдгүй байгаа гэж одоо үнэлснийхаа үндсэн дээр сургалтынхаа эрэлт хэрэгцээг тогтоодог ийм өвөрмөц одоо арга байгаа. За манай Эмтүчапагийн албаны мэргэжилтнүүд бол 19 хүн бол чанар аюулгүй байдлын чиглэлээр ямар ч сургалт зохион байгуулдаггүй гэж хариулсан. 80 хүн бол жилдээ 43 хүн бол сар бүр ингээд сургалт зохион байгуулдаг гэж одоо хариулсан боловч 85-аас дээш хувь нь одоо өөрсдийнхөө мэдлэг ур чадвартай өөрөө үнэлгээ өгөөд Эмтүчапагийн сургалт бол маш хэрэгцээтэй болон хэрэгцээтэй гэсэн ийм хариултыг бол өгсөн. 85-аас дээш хувь гэдэг чинь ерөнхийдөө бол дийлэнх нь гэж үзэхээр байна. За сургалтын сэдвүүдийн ерөнхийдөө эрэлт хэрэгцээнээс нь хамаарат ингээд ирэмлүүлээд жагсаасан. Нэгдүгээрт нь бол эмнэлгийн орчинд өөрчлөгдөж аюулгүй байдлыг хангах, хоёрдугаарт эмнэлэг зүйн эрсдлийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх, гуравдугаар тусламж үйлчилгээний чанар ба чанар сайжруулах аргууд гэх мэтчлэн ингээд бүр ёс зүй, харилцаа хандлага гэдэг ингээд нийт 10 сэдвээр бол сургалт авах эрэлт хэрэгцээг бол тодорхойлж гаргаж ирсэн. За судалгаанд түүнээс гадна одоо Эмтүчапагийн дүрэн баталсан 565 дугаар тушаалын одоо хэрхэн байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлж ажилтдаг вэ гэсэн ийм одоо асуумжийг бол оруулсан байгаа. Бүрэн хэрэгжүүлж ажилтдаг гэдэг нь болохоор 77% нь бол дийлэнх нь бол одоо тий чанарын албаны бүтэц дүрмийг бол хэрэгжүүлж ажилтдаг. 52 хүн тушаалыг хэрэгжүүлэхэд бол хүндрэл учирдаг гэдгийг бол одоо тодорхойлсон. За хүндрэлүүдийн бол энд бол бичсэн байна. Альтерны бидний хэлдгээр бол Эмтүчапагийн цалингийн шатлал нь зарим мэргэжлийн эмч нарынхаас
доогоор бол одоо хүний нөөцийн хангалт муу, доктортой ажилдгүй, зар тавиад хүн ирдгүү, оронтой дутуу учраас одоо хавсран ажилладаг, ажлын маш их ачаалттай, түүнээс гадна том эмнэлгүүдийн бүх тасгуудад хурж ажиллахад бол үнэхээр бол хүндрэлтэй. Түүнээс гадна Эмтүчапагийн орон тооны бус гишүүдийн идэв санаачлага үнэхээр муу, дэмжлэг байдгүй, хамтын ажиллагаа тасаг нэгжийн хооронд бол сул байдаг. Эмч мэрэгжилтний бодлоор чанарын талаарх мэдлэг, ур чадвар дутмаг, түүнээс гадна удирдлагын дэмжлэг их сул байдаг гэж судалгаанд хамрагдсан хүмүүсийн одоо 30-31% бол дүгнсэн байсан. Эмтүчапагийн албаныхан бол удирдлагын зүгээс одоо удирдан чиглүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, тэднийг идэвхжүүлэх, дэмжлэгт удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхээс гадна одоо тэдний гаргасан дүгнэлт зөвлөмжийг одоо байгууллагын бүх шатанд хэрэгжүүлж ажиллахад анхаарч ажиллахыг бол маш ихээр хүсдэг гэдгийг бол нэлээд олон хүн бол одоо асуумж судалгаан дээр бол илэрхийлсэн байсан. За тохиолдлын бүртгэлийн тушаалын хэрэгжилтийн талаар авсан асуумжид бол бүрэн хэрэгжүүлэхэд одоо хүндрэл үүсдэг гэж судалгаанд хамрагдсан 18% нь бол хийсэн. Үүсэж байгаа бэрхшээлүүдийг бол энэ график маягаар бол харуулсан байна. Хамгийн өндөр одоо бэрхшээл нь бол эмнэлгийн мэрэгчлэтнүүдийн чадвар сул 17.2, түүнээс гадна торгуул шийтгэлээс айдаг, имээдэг, эмзэглэдэг ийм сэтгэл зүйн хандлага бол одоо хамгийн ихээр одоо хүндрэл бэрхшээл бол учруулсан байна. Тохиолдлыг имэйлгүйгээр мэдээлээд бусдаа анхааруулах, алдаанаасаа суралцахад одоо сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлс нь торгуул шийтгэл хүлээж магадгүй гэж одоо эмзэглэсний улмаас бүртгэдэггүй нуун дарагдуулах хандлага бол одоо нэгдүгээрт байна. Хоёрдугаар тохиолдлын тухай мэдлэг, хандлага хангалтгүй, мэдээсэн хүнийг одоо дэмжин урамшуулдаггүй, тохиолдол давтагдахаас сэргийлэн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар буцаад тохиолдлыг бүртгэсэн хүндээ эргэн мэдээлдэг ийм одоо тогтолцоо байхгүй. Энэний дагуу цогц арга хэмжээ бүрэн хэрэгждэггүй учраас одоо тохиолдлыг бүртгэдэггүй гэж бол үзсэн байгаа. Ялангуяа одоо ямар нэгэн эмнэлгийн мэрэгчлэлтэн тохиолдлыг одоо нүдэрээ харах ч юм өөрөө оролцсон байгаад мэдээлэлээ гэхэд энэний дагуу Эмтүчапагийн алба ямар юм хийсэн бэ гэдгээ буцаад мэдээлсэн хүндээ хэлжиж тэгжиж энэ ч одоо цогц арга хэмжээ болж явдаг юм байна. Тийм учраас одоо нэг эргэн мэдээлэх тогтолцоо байхгүй учраас одоо мэдээлэл сөргөөр нөлөөлдөг гэж үзсэн. Тохиолдолд дүн шинжилгээ хийх шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийг одоо тодруулж гарч ирэх юм ур чадвар эмнэлгийн мэрэгчлэлүүдэд дутуу байна. Тасаг нэгжийн түвшинд одоо хамтын ажиллагаа сул гэсэн ийм одоо хүндрэл бэрхшээлүүд тохиолдлын бүртгэлд бас сөргөөр нөлөөлсөн байна. За халдвар сэргийлэлт хяналтын тушаалын хэрэгжилтэнд одоо сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг бол халдварыг бүртгэх тогтолцоо бүрдээгүй тул хариу арга хэмжээ авдаггүй гэж одоо 10 эмнэлгийн мэрэгчлэн бол хариулсан нь их онцгой байсан. Эмнэлгээс шалтгаалсан халдварын шалтгааныг тодорхойлох, түүнд нөлөөсөн хүчин зүйлс дүн шинжилгээ хийдэг, мэдлэг, ур чадвар хангалтгүй, тохиолдлын бүртгэлийн урамшууллын тогтолцоо байхгүй, ажлын хариуцлага муу, хайхрамжгүй байдаг, багийн үйл ажиллагаа хангалтгүй, түүнээс гадна чанарын асуудлыг зөвхөн чанарын албаны ажил мэтээр одоо эрүүл эмнэлгийнх нь бол үздэг нь бол одоо маш их сөргөөр нөлөөлж ийн гэж их олон хүн бол энэ судалгаан дээр бол бүгэлсэн байсан. Ялангуяа энэ ковидын үед эмнэлгийн дотоод халдварыг илрүүлэх, батлах, идэвхтэй хандлт хийх одоо цаг хугацаа ба халдвар хяналтын албаны ажил амжихгүй байна. Нэг удаагийн ийм эмнэлгийн тоног төхөөрөмж хэрэгслийн хангамж мөн гэж одоо судалгаанд хамрагдсан бол одоо үзсэн байна. За тусламж үйлчилгээний чанар сайжруулах арга хэрэгслүүдгээ юу хэрэгэлдэг вэ та нар гэж одоо асуусан асуултанд бол одоо дийлийнх нь одоо хяналтын хуудас гэж хариулсан байна. Ижил мэрэгжилтний үнэлгээг одоо тохиолдлын бүртгэлийг чанарын судалгааны арга гэсэн ийм аргуудыг бол нэрлсэн байгаа. Чанар сайжруулах аргуудаас алийг ч ашигладаг гэдэг 4 мэрэгжилтэн бол одоо хариулсан байсан. Сэтгэл ханамжийн судалгааны хэрэглээний талаар бол сэтгэл ханамжийн судалгааг та бүхэн юунд хэрэгэлдэг вэ гэсэн ийм асуулт бол байсан. Хамгийн их нь болохоор Эмтүчапаны төлөвлөгөөндөө тусгаж ажилладаг гэсэн ийм сайшаалтай хариултууд ирсэн. Удирдлагатай танилцуулж хилцүүлдэг гэж одоо 21% нь хариулсан. Бараг ашигладаг гэдэг их анхаарал татсан бол 10 хүн буюу 3.7% нь бол
одоо хариулсан байсан. За сэтгэл ханамжийн судалгаа явуулах тухай шинэ эрүүл мэндийн сайдын 2021 оны 578 тоод тушаал гарсныг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Энэ тушаал болохоор ерөнхийдөө бол энэ тушаалаар эрүүл мэндийн байгууллагууд сар тутам одоо хэрэглэгчийн одоо сэтгэл ханамжийн судалгааг авахар заасан байгаа. Түүнээс гадна одоо гэрээгээр хөндлөнгийн байгууллагаар энэ сэтгэл ханамжийн судалгааг бол хийлгүүлж болно. Дээрээс нь эрүүл мэндийн хөгжлийн төв хөндлөнгийн байгууллагатай хамтраад жилдээ нэг удаа дараа иж одоо эрүүл мэндийн байгууллагуудад сэтгэл ханамжийн судалгаа хийхээр заасан. Түүнээс гадна энэ тушаалаар одоо цахимаар сэтгэл ханамжийн судалгаа авах боломж нээж өгсөн их давуу тал болсон. Одоо линкүүдийг бид та нарт өгөн та нар ч гэсэн өөрсдөө сэтгэл ханамжийн судалгааныхаа линкийг вебсайт энэхийнхаа үүднүүд дээр байршуулад хүмүүс одоо тэр линкээр ороод одоо сэтгэл ханамжийнхаа асуумжаа бол бүглөхөр бол байлээ. Энэ шинэ тушаалын дагуу эрүүл мэндийн байгууллагууд одоо 6 сарын 15, 12 сарын 15-нд эрүүл мэндийн хөгжлийн төвд одоо сар болгон хийсэн сэтгэл ханамжийн судалгааныхаа тайлангаа ирүүлэхээр заасан байх шүү. Тэгэхээр одоо 12 сарын 15-нд одоо би одоо тайлангаа нэхээ суучих нь нэгтгэхэд манахаас 1 сарын 15-нд болохоор яамд бол хөргүүлэхээр ингэж заасан байсан. Удалгүй манайх одоо ерөнхийдөө бол хөндлөнгийн байгууллага шалгаруулад эрүүл мэндийн байгууллагуудаар одоо хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг явуулна. Энэ сайдын тушаалд бол бүх асуултууд нь цаанаас ингээ орцсон байлээ. Айгүй амар бүлэхэд ч гэсэн айгүй амар болсон байлээ. Та нар одоо эрүүл мэндийн яамны вебсайтн дээр л энэ тушаал руу орж сонирхороо. За олон улсын эмнэлзэн автодид захин платформын талаар бол энэ сэтгэл ханамжийн судалгаан дээр асуулт бол оруулсан. Энэ өдөр тутам хэрэгэлдэг гэдэг бол ерөнхийдөө 10.5% одоо хүн хэрэгжилж байгаа нь бол маш хангалтгүй байсан. Яг одоохондоо ашиглаагүй хаа ерөнхийдөө бол мэддэг гэсэн бол дийлийнх нь бол хувь байсан. 12 хүн бол ерөөсөө энэ платформын талаар бол одоо сонсоогүй байсан. Ерөнхийдөө 2019 оны 12 сараас эхлээд манайх бол эмнэлзийн одоо нотлохонд суурилсан автодид захин платформ бол яамны дэмжлэгтэйгээр манайх бол хэрэгжилж эхэлсэн. Сурагч багшнуудыг бол нэлээд бэлдсэн. Бараг өнөөдрийн байдлаар бол 50 сурагч багш бол ерөнхийдөө улсын хэмжээнд бол бэлтгэгдсэн байгаа. Автодид захин платформ яагаад хэрэглэхгүй байна гэсэн англи хэлний мэдлэг сурал гэж бол бичсэн байсан. Гэхдээ миний бодлоор бол англи тодорхой мэдээлэл гаргаж ирээд ерөнхийдөө Google Translate дээр хийгээд бол тэрийг бол орчуулад ерөнхийдөө мэдээлэл авах боломжтой шүү. Тийм учраас одоо англи хэл мэдэхгүй юм чинь тэрийг ашиглахгүй гэж бол та нар одоо тэгж хэлэхгүй Google Translate руу оруулаад хэрэгтэй мэдээлэл бол гаргаж авах талаар бол оролдлого бол хийж одоо автодейта бол одоо тусламж үйлчилгээний чанараа сайжруулахад бол маш өргөнөр бол ашиглах хэрэгтэй. Ямар ч үн төлбөргүйгээр ашиглаж байгаа. Тэгээд сүүлийн үеийн дандаа нотлохоон дээр суурилсан ийм мэдээлэлүүд байгаа учраас өргөн хэмжих хэрэгтэй. За программын сургалт шаардлагатай гэсэн байгаа. Автодейтыг эмнэлзүүд хэрэгжилж байгаа одоо журмыг эрүүл мэндийн яамнаас нэгдсэн ийм журам гаргаж гэсэн ийм саналыг бол эмнэлгийн мэргэжлүүд хэлсэн байгаа. Автодейтэд байгаа одоо онцлогоо амжилтгийн ийм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн хангамж түүнээс гадна компьютер интернетийн хангамжууд одоо автодейтийн хэрэглээнд цөргөөр нөлөөлж байна гэж манай судалгаанд хамрагдсан хүмүүс бол хариулсан. За чанар сайжруулахад одоо тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад ямар юу хийвэл зүгээр вэ? Таны бодол юу вэ гэсэн ийм асуултанд бол манай эмнэлгийн мэргэжлүүдийн хариулсан хариулт бол хамгийн түрүүнд одоо цалингийн сүлжээг ТÜВМ 8-9-ийн төвшөнд хүргэж одоо Имтучабаг бол доктор сууршилтад ажиллах нөхцлөөр одоо бүрдүүлээч гэсэн ийм одоо санал хүсэлт ирсэн. Хоёрдугаарт нь бол Имтучабаг бол чадваржуулах гадаадын дотоодын урт богино хугацааны мэрэгшүүлэх ийм сургалтанд суух, дээрээс нь резидентийн буюу ангаахын одоо төгсөлтийн өмнөх сургалтанд одоо Имтучабагийн чиглэлээр бол агуулгыг оруулах, Имтучабагийн үргэлжлүүлсэн сургалт хийх, нэгнээсээ туршлага суралцах боломж арга зүгээр хангах гэж одоо бас нэлийн одоо хүсэлтэй байгаа. Гуравдугаарт бол чанарын хяналтын хуудасуудаа боловсронгуй болгох, дөрөвдүгээрт удирдлага эмч нарын хандлагад нөлөөлж ажлын хариуцлага нэмэгдүүлэх, чанар сайжруулахад хүн бүхний оролцоо чухал гэдэг одоо хандлагыг одоо ойлгох нь одоо маш чухал гэдгийг бол маш олон эмнэлгийн мэргэжилтэн бол
хийсэн байсан дэмжлэгт удирдлага ялангуяа байгууллагын удирдлагын зүгээс түүнээс гадна урамшуул болон хяналтын тогтолцоог хөгжүүлэх 6-дугаарт нь бол цахим мэдээний сан одоо бий болгооч гэсэн ийм хүсэлтүүдийг бол манай Intouchable-ийнх нь бол дэвшүүлсэн байсан. За дүгнэж хэлэхэд одоо манай Intouchable-ийн албанд одоо дийлийнх нь 40 хүртэл насны ийм эдгэр залуухан эрүүл мэндийн байгууллага 5-аас жил ажилласан туршлагатай боловч Intouchable-тай бол ажилласан жил 1 хүртэл жил ингээд ажилласан ийм харьцангуй шинээр томилогдсон ийм залуучууд бол ажиллаж байгаа юм байна. За резидентийн сургалтанд хамрагдаагүй, мэрэгжлийн зэрэг хамгаалаагүй мэрэгчлэнүүд бол их байгаа нь ингээд бол харагдсан. Тусламж үйлчилгээний чанарын хяналтын үзүүлэлтийн шалгуураар санхүүжүүлэх болсонтой холбоотойгоор Intouchable-ны ачаал нэг маш ихсэн үүрэг хариуцлага бол нэмэгдсэн бол судалгаанаас бол харагдсан. Түүнээс гадна Intouchable туршлагатай хүний нөөцийг ажилуулан тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг одоо байгууллагын хэмжээнд арга зүйгээр хангаж дэмжиж ажиллахаар зориулсан боловч одоо ингээд цалингийн шатлал зарим эмч нарынхаас одоо доогуур байна. Эрчим тэмчилгээ, мэс засал, мэдээг үйлчүүлэх, хүүхдийн гэх мэт эмч нарын эмч нар нь цалингийнхаа шатлалыг бууруулад Intouchable-д ажиллах сонирхолгүй, тогтворгүй ажилдаг, ачаал ихтэй ажилдаг, ажлын үр дүнд одоо тусламж үйлчилгээний чанарт одоо ачаал ихтэй байгаа учраас одоо чанар үйлчлүүд чинь аюулгүй байдалд одоо сөргөөр нөлөөлж болох үс юм байдал бол харагдаж байсан. Чанарын сургалтын хэрэгцээ бол маш их байгаа нь судалгаанаас бол харагдсан. Тусламж үйлчлэгээний чанараар мэргэшсэн ажилтан бэлтгэх, резидентийн сургалтад чанар аюулгүй байдлын агуулгыг оруулах, богино хугацааны сургалтыг одоо тогтмол явуулах бол зайлшгүй шаардлага байгаа нь бол гарч ирсэн. Чанарын үргэлжилсэн сургалт бусад байгууллагын туршлага судлах арга хэмжээ бол нэн тэргүүн шаардлагатай байгаа нь судалгаанаас бол харагдсан. Түүнээс гадна одоо чанар аюулгүй байдалтай холбоотой тушаал шийдвэрүүдийг бүрэн хэрэгжүүлэхэд үүсдэг бол бэрхшээлүүд одоо ингээд бэрхшээлүүдийг бол дурдж үзэхэд тохиолдлыг бүртгэснээр одоо торгуул шийтгэл хүлээж магадгүй гэсэн одоо тэр сэтгэл зүйн эмзэглэл хандлага мэдээлсэн хүнийг одоо дэмжин урамшуулдаггүй ийм тогтолцоо нь болохоор сөргөөр нөлөөлж байна. Тохиолдол давтахаас сэргийлэн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэн мэдээлдэг тогтолцоо байдаггүй, удирдлагын зүгээс дэмжлэг байхгүй, тохиолдол дүн шинжилгээ их ур чадвар дутмаг учраас одоо тохиолдлын бүртгэл сул байна гэж үзсэн. Чанарыг сайжруулахад одоо ямар арга хэмжээнүүдийг одоо хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдэг одоо хяналтын хуудсуудыг боловсронгуй болгох, тохиолдлын болон эрсдлийн цахим мэдээний санг үүсгэх шаардлагатай гэж үзсэн. Удирдлага, эмч нарын одоо хандлагыг өөрчлөх, хариуцлагыг нэмэгдүүлэх, одоо чанарыг сайжруулахад бүх хүний оролцоо чухал гэдгийг ойлгуулах нь зөв гэдгийг бол эмч нар бол хэлжсэн. Түүнээс гадна эмнэлзийн up-to-date цахим платформын одоо хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай нь одоо судалгаанаас гарч ирсэн. Түүнээс гадна эмнэлгийн мэргэжлүүд англи хэлний мэдлэгийг бол одоо сайжруулах шаардлагатай нь бол бас харагдаж байсан. За зөвлөмж судалгаанаас гарсан зөвлөмж ерөөхдөө ангаахын төсөлтийн өмнөх болон дараах урт болон богино сургалтын хөтөлбөрт бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын агуулгын хичээлийн агуулгыг бол ерөөхдөө хөтөлбөрт оруулах, богино хугацааны сургалтыг тогтмол зохион байгуулах, сургалтанд хамрагдсан байх шаардлагыг ажлын байрны тодорхойлолт одоо багц цагийн бүрдүүлэлтэнд ажлын гэрээнд оруулж өгөх шаардлагатай. Хоёрдугаарт бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын албаны ажлын ачаал үүрэг хариуцлага их өндөр тул одоо цалингийн шатлалыг нэмэгдүүлж бусад эмчнараас нэг шат дээгүүр одоо 2A8-аас 9 шатлалд одоо хүрэх шаардлагатай. Чанарын мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтний зэргийн нэмэгдэл авах боломжийг бол эргэцэн хувьд нээж өгөх одоо шаардлагатай байгаа нь бол гарч ирсэн. Эрүүл мэндийн байгууллагын удирдлага түүнээс гадна удирдах дээд шатны байгууллага, эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн хөгжлийн төв, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэмжлэгийг бол нэмэгдүүлэх шаардлагатай нь бол одоо судалгааны зөвлөмж бол гарсан. За эрүүл мэндийн хөгжлийн зүгээс бол манай магадлалын итгэмжлийн албанаас бол энэ судалгааны дагуу бол энэ 2021 оны одоо 2 дугаар хуулиас эхлээд одоо авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бол товч танилцуулъя гэж бодож байна. Ерөнхийдөө бол энэ судалгааныхаа дүгнэлт зөвлөмж эдрийг бүгдээрээ ингээд гаргаад эрүүл мэндийн яамны одоо
эрүүл мэндийн яамд холбогдох одоо хэлтэст 2021 оны 460 тоод алхам бичгээр хургуулсан байгаа. Хоёрдугаарт нь бол одоо чанарын менежерийн индексийг бол бид нар бол одоо санал өгч эрүүл мэндийн яам дээр бол батлуулсан байгаа. Та нар бүгдээрээ мэдж байгаа одоо эрүүл мэндийн сайдын 2021 оны 445 тоод тушаалаар одоо бусад гэдэг хамгийн сүүлийн одоо та нар тэр тушаалыг гаргаад үзэх юм бол бусад гэдэг англи дээр эмнэлгийн тусламжийн чанар аюулгүй байдлын менежер гэсэн юм төрөлжсөн мэргэжлэр одоо мэргэших ийм индексийг бол бид нар батлуулсан байгаа. Энийг бол эмнэлгийн мэргэжилтэн түүнээс гадна нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнээс одоо хэрвээ төрөлцсөн мэргэжлийн сургалтанд хамрагдах шаардлага тэмцэж явах юм бол элсэн суралцуулж болно гэсэн ийм одоо эргэцэн хувь бол чанарын менежер бэлтгэх одоо ийм эрхцэг бол бид нар бол батлуулж авсан. Одоо манай албан дээр төрөлцсөн мэргэжлийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Хөтөлбөр боловсруулаа явж байгаа. Ер нь 2022 оноос бол эхнээс бол бид нар бол ерөнхийдөө сургалтаа бол эхлүүлэхээр бол төлөвлөсөн ажиллаж байгаа. Түүнээс гадна тохиолдлын бүртгэл сургалтын одоо цахим програм хангамж бол 2021 онд одоо багтаад бол ашиглалтанд орно. Энэ програм хангамжийг хийж байгаа компани бол шалгарсан байгаа. Тэгээд одоо програм хийх үйл ажиллагаа нь бол маш идэвхтэйгээр бол явагдаж байгаа. Бид нар тохиолдлоо бол 2022 оны эхнээс ихэд бол цахимаар бол одоо бүртгээд эхлэх болно. Түүнээс гадна одоо чадварчуулах богино хугацааны сургалтуудыг бол нэлээд олон хийсэн. Та нар бол мэдж байгаа бах одоо 2021 он 1 2 3 бид нар ерөөхдөө үлгэрэл тутам бол хийгээ явсан байгаа. Тохиолдлын бүртгэлийн талаар явсан, эмийн аюулгүй байдлын талаар сургалтууд явсан. Түүнээс гадна чанар аюулгүй байдлын эрдэм шинжилгээний судалгаа гэж явсан. Өмнөх 7 хоног 5 өдөр бас ковидын эмнэлгийн тусламж үйлчилгээнд зөвлөж байгаа нөлөөлөл дэлхийн эрүүл мэндийн дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрөөр явсан вебинаруудыг бас орчуулаад та бүхэнд хүргэсэн. Ерөнхийдөө бол богино хугацааны сургалтанд бол 600 гаруй давхарцантайгаар чанарын албаныхан бол хамрагдсан байгаа. За туршлага судлах арга хэмжээг бид нар ерөнхийдөө бол нийслэлийн 6 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон одоо эрүүл мэндийн төвийн чанарын албаны мэргэжилтнүүд нийтдээ бол 11 хүний бүрэлдэхүүн дээр Монгол Японы одоо тэр Япон менежментийг суурьшуулахаар ажиллаж байгаа. Монгол Япон эмнэлэг дээр ажиллаж бид нар бол туршлага судалсан байгаа. Одоо бид нар болохоор ерөнхийдөө интернет эмнэлэг дээр бас тэр үйлчлүүлэгчид танин тодруулаад тохиолдлын бүртгэлийн талаарх бол туршлага судлах арга хэмжээ зохион байгуулах гэдэл ажиллаж байгаа. Үлдсэн хүмүүсийг бол нийслэлийн эрүүл мэндээс нэрийг аваад одоо бас туршлага судлах арга хэмжээг бол зохион байгуулна. Түүнээс гадна UpToDate захин платформын одоо сургагч багшийн сургалтыг бол явуулсан. Нийтдээ одоо манай улсын хэмжээнд одоо 50 сургагч багшиг бол бид нар бэлдсэн байгаа. Эхний ээлжинд бэлтгэгдсэн 35 сургагч багшийн мэдлэг баттгах сургалтыг бас Walters Kluwer компанитай хамтраад бол хийсэн. UpToDate захин платформын баримжаа олгох сургалтыг бол 19 удаагийн захин сургалтаар 5300 гаруй эмнэлгийн мэргэжилтнийг бол ерөнхийдөө бол сургацсан байгаа. Чанарынхаа бид нар бол UpToDate-ийн сургагч багшаар бол бэлдсэн. 2 сард 8 аймаг хамрагдсан. Уг нь 21 аймгийн чанарын менежерүүдийг хамруулъя гэсэн чинь бүгд бол идэвхтэй сайн хамрагдаагүй. 8 аймагт одоо сургагч багшийнхаа чанарын Эмтүчапагийн чанарын менежерүүд сургагч багшийнхаа гэрчлэгийг бол авсан байгаа. Энэний үр дүнд бол 2021 оны 9 сарын тайлан мэдээнээс харахад бол сарда манайх одоо 20 мянган хандлт бол UpToDate бол хийсэн байсан. Түүнээс гадна эрүүл мэндийн хөгжлийн төвийн веб сайтн дээр манайх UpToDate гэсэн ийм хэрэглэгчийн булан бол ажиллаж байгаа. Тэрэн дээр бол ер нь UpToDate руу яаж орох уу, яаж мэдээлэл хайх уу, тэр бүх одоо Visual Store одоо байгаа. Түүнээс гадна одоо UpToDate-ийн хэрэглээнд бид нар бол одоо дүн шинжилгээ хийгээд тайлан мэдээж гэсэн тэрэнд бол оруулаад тавьсан байгаа. 9 сарын байдлаар тайлангаас ингээ харахад өмнө нь бол манайхан одоо их барих эмэгтэйчүүдийн эмч нар, хүүхдийн эмч нарын хандлт маш өндөр байсан чинь 9 сарын тайлангаас харсан чинь халдвартын эмч нарын хандлт маш өндөр. Ковидын талаарх одоо мэдээлэл хамгийн ихээр бол авсан бол харагдаж байсан.
Тэгээ түүнээс гадна up-to-date чинь ерөөхдөө багцаг одоо авч болдог ийм програм шүү дээ. Тэгээд 152 хүн Монголоос одоо тий багцагийн кредит авах ийм одоо хүсэлт илгээсэн байсан нь бол энэ тайлангаас бол харагдчихжээ. Түүнээс гадна чанар аюулгүй байдалтай холбоотойгоор бид нэр одоо дэлхийн үүршилж аюулгүй байдлын дэлхийн өдрийг бол 9 сарын 17 тэмдгэн өнгөрүүлсэн. Энэний дагуу манайхаас бол одоо тэр богино хэмжээний виза шторк бэлтгэх одоо баннер бэлтгэх, сонинд хэвлүүлэх, тэгээд цахим сургалтууд гээд их нэраа 9 хүндэтгэлтэй амарчгүй гэсэн ийм сэдвээр одоо бүхэл төрлийн одоо сургалт сурталчилгааны арга хэмжээнүүдийг бол явуулсан. Хамгийн сүүлд одоо биднийг хэрэгжүүлэх гээд бас нэг сайн хэрэгжүүлж чадахгүй байгаа юм гэвэл ерөөдөө эрдэм шинжилгээний баг гурал хийх гээд төлөвлөсөн боловч одоо манай эрүүл мэндийн хөгжлийн төвийн магадлалын итгэмжлэлийн албанаас тусламж үйлчилгээний чиглэлээр хийсэн судалгаануудаа явуулаач манай эрдэм шинжилгээний баг гурал хий шалгаруулъя болж ин болохгүйгаа ярилцъя дэмжиж гэсэн боловч манай эрүүл мэндийн байгууллагууд ерөөсөө эрдэм шинжилгээний материалаа ирүүлэхгүй 3 хүн одоо материал ирсэн байгаа болохоор бид нар одоо энэ эрдэм шинжилгээний баг хурлаа яахаа мэдгүй нэг иймэрхүү байдалд байгаа. Одоо та нар өнөөдөр мэдээлэл авсан юм чинь одоо танай байгууллага өдөр жалан бичиг явуулсан байгаа. Ямар шаардлага тавих юм, ямар форматаар явуулахын одоо хийсэн судалгаа байвал манад яаралтай ирүүлээрээ бид нар одоо сонгон шалгаруулъя шүү, дэмжин шүү гэсэн ийм одоо мессежийг та нарт өгмөр байна. За ерөнхийдөө анхаарал хандуулсанд бол баярлалаа. Асууж тодруулах юу байна? За асууж тодруулах зүйл байхгүй бол одоо дараагийнхаа сэдв рүү орох уу? Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүсэн тохиолдлыг бүртгэх мэдээлэх гэсэн сэдвээр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн чанарын албаны дарга оюун чимэг эмчийн одоо хичээл байгаа. За оюун чимэг эмчийнхаа хичээл рүү орцгоё. Улсын бааз энд явж байна гэж бодож тэр ачаалтыг олон долоо юм хэлэхгүй давах хэрэгтэй гэдэг энэ одоо юмыг чанарын алба сайн хэлж өгөх хэрэгтэй. Энэ уламжлалт ангаа ухааны сударт үйлчлүүлэгчд миний буян хийх хөрс шороо гэж олзуурхан бодож тос үзүүлэгч нэгэн гэж ингэж заасан байгаа. За одоо энэ чимлэгийн мэрэгчлэлтэй юун дээр алдаад байдیں۔ Ерөөсөө л харилцан хандлаган дээр. За одоо тэгвэл ингээд ийм байх хэрэгтэй юм байна гэдэг ангаа ухааны 4 хүнд заасан бол одоо бид нар ямар байх хэрэгтэй? Орчин үеийн ойлголтоор бид нар энийг 6 юмтай байх хэрэгтэй. Эерэг хандлагатай ойлгомжтой, харилцааны гайхам ур чадвартай. За энийг чанарын алба одоо ерөөсөө бүх эмчнэр, совилогчдаар бүх хүмүүст байнга хэлж явах хэрэгтэй. Харилцааны ур чадвар бол дэлгүүрийн худалдагч өөрөө чи миний энэ хувьцааг аваадахтаа гэж аргалаар зарчдаг харилцааны ур чадвартай. Ийм чимлэгийн мэрэгчлэлтэн бол нэг хэцүү үйлчлүүлэгч ороод ирэхэд 8 секунд болсон тисээд тэр яаж ийгээд тэрнтэй хэрэлдэхгүй уралцахгүй ингээд гайхам ур чадвараас харуулах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг одоо сүүлийн үед гарсан жишээг та нар мэдж байгаа шүү дээ. Зүгээр өөр дээр гай хурааж байгаа байхгүй юу? Нэг үг сахиурд нэг үг хэлээд тэгээд өөр дээр чинь гай. Тэгээд 11 руу бичээд ороод ирнэ. За чи яасан? Чи балаа өхөр би балаа биш. Тэгээд чи энэ хүнийг яасан гэд ингээд өөр дээр гай хураагаад байгаа. Тийм учраас энэ харилцааны гайхам ур чадварыг л эзэмших хэрэгтэй. За өндөр ёс суртахуун бүгдөө мэдж байгаа. За дээр нь мэрэгжлийн гүн бат мэдлэгтэй ерөнхий мэдлэг бас байх ёстой. 408 зөвс толгойн ажиллаж явах ёстой. Эх орон юу болж байгааг бас харах ёстой. Ерөөсөө зүгээр ганцхан мэрэгчлэл рүүгээ ингээд байхгүй энэ хүмүүсийн амьдрал ямар байгаа, ядуу амьдралтай хүүхд ороод ирвэл яах юм? Идэх хоолгүй хүн ороод ирж юм яаж юм? Энэ юмныг харж явах ёстой. Та мэрэгжлийн өндөр ур чадвартай байх ёстой. Өөрөөр хэлбэл мэрэгжлийн сул дорой байдал гэдэг бол ёсны асуудал руу шууд орж ирнэ. Яагаад тэгэхээр ангаахын дэдийг яах гэж төгссөн? Байн унших гэж төгссөн. Гэтэл байн уншихгүй дандаа стандартаа алдсан, өдөрдмжээ алдсан юмнууд хийж яадаг мэрэгжлийн ур чадвар сул байгаа буюу мэрэгжлийн сул дорой байдал гэдэг бол цэвэр ёс зүйтэй холбоотой юм. Ёсны алдаа гаргаад байгаа бол энэ хариуцлагатай холбоотой.
Хүн бол сэвдэнгэр тавих чагаад одоо судсан олж чадахгүй нэг юм хийчлээ пневмоторкс үүсгэгчдээс авах үйл ажиллагаа. Энэ бол эмнэлзийн алдаа. Гэтэл хүнтэй маргалдаад хэрэгжчихлээ энэ ёс зүй алдаа. Ёс зүй алдаа цаана хариуцлага байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг мэрэгжлийн сул дорой байдалтай байхгүй. Нэг мундаг хүн байх хэрэгтэй гэдгийг сайн хэлж өгье. За дараа нь сүүлийн үед одоо гараад байгаа юм бол мэрэгжлийнхаа нэр төрийг өндөр дүргэж явах хэрэгтэй. За тэр нэгэн дүүргээс хүүхд таав хүрээд ирэхэд тэр дүүргийн эмч ингээд байхтай яа гэдэг. Дүүргийн эмч нь болохоор ихэнхсэн эмч ингээд байхтай яа гэдэг. Ингээд одоо энэ мэрэгжлийн одоо өөрийнхөө нэг нэгийг доош нь хийдэг асуудлууд бол хамгийн гол гомдол саналын их үүсвэр болоо явцдаг. Тийм учраас чи өөрөө тэр эмч яасан нойл ингээд хэлсэн бол чи дараа нь цагдаа дээр дуудахгүй та яагаад тэгж хэлсэн бэ гэдгийг л хариулж чадвартай байх хэрэгтэй. Тэгэхээр энэ орчин үеийн ойлголтын энэ 6 зүйлийг эмч сувилагч нар дахин хэлж явах хэрэгтэй. Ялангуяа шинээр ирж байгаа хүмүүс энийг маш сайн хэлэх хэрэгтэй. Хамт олонны дотор ямар нэгэн үйл ажиллагаа хийхгүй яг тэр жишгээр явна гэдгийг маш сайн ойлгуулж явах хэрэгтэй. За эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын 3 түлхүүр асуудлын ихнийх нь үйлчлүүлэгчийн санал гомдол. Үйлчлүүлэгчийн санал гомдол бол миний ажлыг сайжруулах зэвсэг хэмээн хүлээж авах гэдгийг л хэлэх хэрэгтэй. Одоо энэ санал байхгүй танах яагаад саналгүй гэхээр нэг санал аваачаа тавьчихаар дараагийн хүн ирээ яагаад саналгүй ингэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр үйлчлүүлэгчийн санал гомдол дээр тулгуурлаад тэрийг дандаа барагдуулж яваад байвал дараагийн гомдол ирэхгүй гэсэн. За эмнэлгээс болсон алдаа гэдэг бол хамгийн эвгүй юм байна. Энэ дээр бид нар эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тухай нэлээд яригддаг. Одоо хуучин бол эмнэлгийн шалтгааллах халдвар, эмнэлгийн дотоод халдвар зөндөө их нэр ярьсаар байгаад одоо эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гэж ярьж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл гаднаас хатгаагүй орж ирсэн хүүхд эмнэлэг дотор ороод суулгалтаа орж ирснээр 10 хоногийн дараа битүү хатгаагаар хүндрээд ингээ асуудал болох юм бол энэ бол тусламж үйлчилгээ чинь ямар байна вэ гэдгийг харуулна. Тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлж нөгөө хідэн хяналтын хуудасуудаа одоо үеийн зүүнийг давсаг тавьсан яасан эднэрийг маш сайн хөтлүүлэхийг бид нар хэлж явах хэрэгтэй. За дараа нь одоо хизээд сайжрахгүй одоо жоохон сайжрах гэдэг юм уу яах гэдэг байгаа өвчний түүнтэй адилдах баримтуудын баримтжуулалтын байдал хангалтгүй байдаг учраас эндээс маш их алдаа гарч ирдэг. За яг алдаа гэдээ яриад байгаа шүү яриас хэлснараа. Тэгэхээр эмчнэрт юу гэж ойлгуулах юм? Чи өөрийнхөө гараар, чи өөрийнхөө толгоогоор, чи өөрөө юу мэддгээ өвчний түүхтэр битсээ. Одоо бол e-health руу ороод бүгдөө цахимлуу орсуулчаас чанарын албанд юу сайхан байна вэ гэхээр нэг бичиг гаргахдахгүй, үг гаргахдахгүй, үсэг гаргахдахгүй гэдэг үг байхгүй. Эднэрт бид нар бол маш баяртай байгаа. Аюулгүй муухай бичээд дэлхийн ертөнцийн ганцаараа амьдарч байгаа юм шиг ерөөсөө хүн гаргахгүй бичдэг юм чинь зөндөө байдаг. Тэгэхээр одоо бол цахим гараад ирсэн чанарын албанд бол сайн одоо нөлөөтэй байж байгаа. Тэгэхээр өвчний түүхээ түүнтэй адилах баримт гэхэд жишээлх юм бол одоо их хүрсийн ягаан дэвтэр би дандаа хүүхд ихийнхээ талаас юм яриад байгаа шүү. Их хүрсийн ягаан дэвтэр юу бичсэн бэ? Ихэд зөвлөө гэж бичсэн юм уу? 3 хоногийн дараа ир гэж хүчмөөрөө бичсэн юм уу гэдэг юмнууд ч чухал байгаа. Тэр одоо хяналтын картууд байж байна. Дээрээс нь амбулаторийн бөглөх ёстой тэр хүснэгтүүд байж байна. Энэ бүх зүйлүүдийг л бид нар яг сайдын тушаал юу гэсэн яг тэрүүгээр л хийх ёстой. За өвчний түүхийн одоо бичлэгтүүд бол та нарыг өнөөдөр хуулийн баримт, өнөөдөр эмнэлгийн баримт, маргааш хуулийн баримт шүү. 1. 2 гэвэл өнөөдөр эмнэлгийн баримт, маргааш сургалтын баримт шүү. Өнөөдөр эмнэлгийн баримт, маргааш эрдэм шинжилгээний баримт шүү гэдгийг л эмчнэрт маш сайн, сувилагч нарт маш сайн ойлгуулах ёстой. За энэ бол яг уу ер нь ямар алдаа байгаа юм. Ингээд нэг хүн ингээд шүдэ янзлуулж яхад нь энэ ингээд сууж ийн. Энийг тогтолцооны талаас бид нар авсан. Яг ганцхан энэ шүдний эмч яасан тэнгийн гэхгүй. Энэ шүдний эмч яагаад ингэж байгаа юм? Энийг яагаад таван яагаад ярихад тогтолцоороо ороод ирнэ. Одоо та нар root cause analysis буюу одоо шалтгааны үндсийг олох анализ яриад байгаа тийм ээ. Загсан нурууны арга гэдээ яриад байгаа. За энэ бүгдээс яагаад ингэж байгаа юм? Тийм. Энд яагаад ус асцсан? Энэ ус яагаад муу арчуулсан? Энэ усыг арччихсан чинь энэ хиний арчуур нь айгүй муу байна. Энэ арчуур нь яагаад муу байгаа юм?
ачуурын хин хангамжийн дарга авчирсан. Хангамжийн дарга яагаад муу ачуур авчирсан? Тендер муу гэд ингэж явсаар агаад ерөөсөө тогтолцооны хувьд алдаагаа олж авч чадах юм бол тэр дахиад давтагдахгүй. Түүнээс зөвхөн хувь хүнлүү дайраад авах юм бол дараачийн хүн чинь дахиад алдна. Ер нь бол алдаа янз бүрийн алдаа гарч байгаа тохиолдолд тэр алдаа давтагдахгүй байх нь манай ажлын үр дүн. Түүнээс 100 алдаа гарчулна, 200 алдаа гарчулна бүгд нэг гарна. Алдаа давтагдах юм бол энэ муугийн шинж болно. Тэгэхээр яагаад тэгсэн? Тэгвэл яагаад тэгсэн? Яагаад 5 яагаадыг хэлэхдээ та нарын ерөнхийдөө тогтолцоо чинь ороод ирнэ. Ялангуяа root cause analysis буюу шалтгааны үндсийг олох анализ болоод одоо ургацсан байгаа модны доотлын шалтгааныг олох гэдэг шүү дээ. Тэр бол маш сайн арга байгаа. За ер нь бол ингэсэн байна. Энэ нэг өндөр хөгжилтэй орны 2011 оны Lancet сэтгүүл дээр бичигдсэн нэг юм байд юм байна. Ингэж их одоо хамаг юм бүрэн гүйцэд тэр одоо саруулах гуурс муурс оцоос моцоос бүх юм даг байдаг газар гэхдээ 2010 онд одоо 7 хүн тутмын нэгд нь эмнэлгийн цэцэн жишгэн ямар нэгэн алдаа гараад 180 мянган хүн насараад 17 тэрбум доллар үр ашиггүй зарцуул гарч ижээ гэсэн ийм бичигдчихсэн юм байна. Тэгэхээр зөвхөн Монголд алдаа гараад байдаг өндөр хөгжилтэй орн янз юм гэж бодож болохгүй. Адилхан тэнд бас алдаа гардаг юм байна. Гол нь хамгийн эхлээд бүртгэлжүүлэлт чинь хамгийн чухлаа гэдгийг энэ дээр гарч ирж байгаа. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бол одоо хуучин биднүүсийг одоо оюутан байхад багш нар ярьдаг. Тайлан тооцоо тоо бүртгэл бол социализм мөн гэж ярьдаг байсан. Одоо капитализм мөн. Өөрөөр хэлбэл хамгийн эхлээд та нар бүх юмудаа маш сайн бүрдэг. Юу ч хаяхгүй бүрдэг. Тэр дундаас чинь судалгааны асуудал гарч ирж байгаа. Гадаадхан болоод ингэж их бүртгэх юм байна. За бас нэг өндөр хөгжилтэй орн байгаа. Яг манай их барихын эмнэлэг шиг ийм их барихын хүндрэлийг авдаг ийм эмнэлэг үйжсэн чинь дандаа гомдол гараад ахаар засгийн газар 2011 онд хяналтын баг явуулсан чинь ерөөсөө санаанд оромгүй маш муухай үр дүн гарсан гэж байгаа. Хүндрэлтэй төрсэн эхчүүдийн 47%. 47% та нар 100% гэж бодох юм бол 50% нь онц ноцтой алдаа байсныг өвчний түүхээс илрүүлсэн. Тэгэхээр бид нар өвчний түүх дээрээ судалгаа сайн хийх ёстой. Одоо хүмүүс хэлдэг байхгүй чанарын алдныхан зүгээр өвчний түүх хараад суугаад ах юм. Өөр юу ч хийхгүй. Тэгэхээр зэрэг өвчний түүхэн дээр юу байгааг сайн илрүүлээд дараагийн алдаа гаргахгүй байх юм хийх ёстой. Тэгээ яагаад ингэж ийм их алдаа гарцсан гэсэн чинь дандаа залуучууд алдаа гаргаад байт юм байна гэсэн чинь 76% залуучууд гаргаад 34% ахмадууд гаргаж ирсэн. Тэгэхээр зэрэг ахмад эмчнэр ч гэсэн алдаа гаргачих байгаа гэсэн. Яагаад ингэ алдаад байдгийг гэсэн чинь ерөөсөө л багаараа ажиллаж чаддгүй. Залуучууд нь юм асууж чаддгүй, хөгшчүүд нь сайн хэлж өгдөггүй, тусам дэвшигний төлөвлөгөө муутай. Тэгэхээр зэрэг багийн ажил гэдэг бол ерөөсөө бидний ажиллаа гэдгийг хар багаас нь ойлгох хэрэгтэй. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар бол алдаанууд ийм олон байгаа. За манай ер нь бол эмч совилогч нарын хамгийн гол шүүх сэргийлэх рүү явж байгаа өвчтөн дээр очиж тусам жүзүүлж байгаад алдаа гаргаж байгаа тэр алдаа бол ихэнх нь бол эмнэлзийн алдаа байгаа. Хариуцлагын алдаа буюу одоо ёс зүйтэй холбоотой алдаа бол тэгээд ямар ч байсан нэг юм гайгүй. Эмнэлзийн алдаа бол одоо жишээлх юм бол манай дээр их байла яахаа аргагүй юм боллоо умайг нь аваа ичлээ. Тэр умайг нь авч хайсан. Тэр улаан цусан дундаас чи хүүхэн чиний амийг авсан шүү гэдэг бичиглэл тэр өвчний түүхтэр байж ах хэвээр. Энд нэг хүүхэд ухаалтаа унчлаа юу болов гэсэн чинь энэ хүүхдийг аврахын тулд ийм юм хийгээд энэ нь ингэж ийн гэдгийг өвчний түүхтэр харагдаж ах хэвээр. Энийг эмнэлзийн алдаа гараад байгаа чи стандарт өдөрдмж байгууллагын дүрм журам энийг зөрчиж байгаа л алдаа байгаа. Тэгэхээр чанарын алба цагдаад ямар нэгэн одоо урьдчилсан фон за танах чанарын юугаараа юу албаараа юу хэлсэн за хариугаа өгвөл тэгэхэд энэ бол эмнэлзийн алдаа гэдэг талаас аль болохоор хариу өгөх ёстой. Эмнэлзийн алдааг эхнэлзийн төвтгөө сайжруулаач тэр хүний Америк явуулсан солонгос явуулаач ангаахын дэд дээр очиж тэр юмыг янзлуулаач хичээлийн уншуулаач гэсэн үг байхгүй юу? Хэрвээ хариуцлагын алдаа юм уу ёс зүйн алдаатай байх юм бол асуудал лицензгүй болтлоо гэж яригдана гэсэн үг. Тэгэхээр бид нар юу юм гэхээр бид нар бол ганцхан ажлыг хийх чанарын алба. Ганцхан ажил нь юу юм? Тэр ганцхан ажил нь цаанаас өгж байгаа стандарт өдөртөмж. Одоо бид нар эмнэлзийн одоо заавар гэж яриад байгаа. Эднэрийг мөрдүүлэх байгууллагын дүрм журмаас бүгдүүлэх бидний гол ажил.
Одоо хүмүүст юу гэж ойлгох вэ? Та нарын дээр хөвгтөнгөр байхгүй. Та нарын дээр энэ өвчлийг яаж эмчлэхийн гэсэн стандарт өдөрдмжөөр одоо бол өдөрдмж гэж ярих байгаа заавар. Тэгээд дүрм журм чинь энэ тэнгэрээр ингээд бидний толгой дээр явж байгаа шүү. Энийг мөрдөж ажиллах хэрэгтэй гэдгийг сайн хэлэх хэрэгтэй. За ер нь бол хуучнаар бол 2012 оны эрүүл мэндийн сайдын тушаал удирдамж батлах тухай гэдгээр анхны болов алдааны сангийн асуудал гарч ирээд манай улс тохиолдол буюу одоо тохиолдол хуучнаар алдаад бүртгэх тогтцоотой болсон байгаа. За одоо бол тохиолдлын сан байгаа. За энэ бол зөвхөн манай төвийн юм байгаа. За эмчилгээ үйлчлэгийн доголдол бол угаасаа эмгэг судлаар гараад ирсэн ийм юм байгаа. Тэгэхээр энэ эмгэг судлаар гараад ирсэн ЭУ-д 2004 оны цогцос задлан шинжилгээг хийх онцлог явах стандарт цэнхэр номон дээр байгаа. Тэрүүгээр бол зүгээр одоо эмгэг судлалынхаа харж байсны ЭУ-д гэж хэлэхгүй. Нэгдээ талд эмгэг судлалынхаа нөгөө талд эмгэлзээ сууж байгаа хурлаар хэлэлцээд чанарын албаны хурлаар хэлэлцээд энэ бол ЭУ-д нэ. Энэ бол ЭУ-д биш байна гэдгийг ингэж ярилцах хэрэгтэй. За энэ бол нас орсон тохиолдол. За амьд үеийн ЭУ-д бол ихэвчлэн хамгийн дээд зэргийн мэрэгжлийн хүмүүсийг оролцуулаад жишээлбэл их орох гэхэд их орохын зөвлөхүүд, хүүхэд гэхэд хүүхдийн зөвлөхүүд, тэр мис насны зөвлөхүүдийг оролцуулж иж энэ ерөөсөө ЭУ-д муу юм уу биш юм уу гэдгийг хэлэлцэн ярилцсан. За амьд хүүхдтэр бол бид нар цаг хугацаа алдахгүй маш хурдан нас орсон хүүхдтэр бол одоо задлан шинжилгээний эцсийн дүгнэлт 21 хоног гарахаас өмнө бол үг дуусахгүй. Эмгэг судалтайгаа хамтран заавал 21 хоногийг гүйцээж эмгэг судлалын дүгнэлтээ авч яж асуудлыг шийднэ. За энэ хоёр бол ингээд маш том юм эвгүй зүйл болно. За бидний бол өдөр тутамдаа хийх ёстой зүйл бол нэргүй болон зэмлэн буруушаагаа аргаар цуглуулсан алдаа буюу тохиолдлын сан. Тэгэхээр энэ бол за яг уу тушаал дээр хизээч гадаад алдаа дотоод алдаа гэж байхгүй. Энэ зүгээр ихнийхс одоо их юм уу дотроос гадаад алдаа гэж гадны эмнэлгээс ирсэн дотоод алдаа гэж өөрсдийнхнийгоо яриад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг 2015 оноос эхлээд одоо сая сайдын тушаал дотор орчлоо алдах төгсөн тохиолдол буюу урьдчилан сэргийлж чадсан алдаа нэр мисийг одоо бүртгэж гисэн байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл алдах төгсөн тохиолдол танай эмнэлэг дээр нийт тохиолдлын сан дотор чинь их хувийг эзэлж явах юм бол давхар хяналт сайн байна, танай хяналтууд сайн байна гэсэн үг. Нэг тариа хийхдээ хөө яаж байгаа наач чи буруу тариа байж тайлбар болохгүйгээд ингээд авч байгаа бол энэ алдах төгсөн тохиолдол. Тэгэхээр одоо Япон орнуудад энэ алдах төгсөн тохиолдол нийт тохиолдлуудад их массыг эзэлт юм байна. Тэгэхээр зэрэг хяналт чинь сайн байна. Ялангуяа дабл чек гэдээ яриад байгаа ямар нэг юм дээр энэ давхар хяналтууд сайныг харуулж байгаа. За тэгэхээр тохиолдлыг бүртгэхдээ бол энэ одоо алдаа тохиолдлыг мэдээлэх нь ажилтан бүрийн үүрэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энийг мэдээлэх гэж ингээд нэг хуудас хайгаад, нэг утас хайгаад бас нэг хүнтэй уулзаа ингээд ядаргаатаад яваад байвал хүмүүс аягүй дургу. Шууд зүгээр утастад хэлчих. Заавал тэрийг бичээ яадыг. Бичихгүй зүгээр утастай энд нэг юм байна гэж хэлчих. Энд нэг юм байна гэд одоо алдааг бүртгэдэг телеграм дээр бичих. Танаа тасагч нь тэнд нь тэгээд байна гэж бичих. Эсвэл утастаар хэлчих. Жишээлбэл чанарын албаны дарга руу хэлчих. Тасгийн хэлтгшүүр хэлчих. Заавал бичих чинь засгүй хүрээд дэвлээ. Дараа нь бичих тухайн асуудлыг дараа нь бүгдөө ярья гэдээ ингээ хэлчихэр хүмүүс төв очихгүй хаана байгаа газараасаа уцчих. Гэтэл тэр тохиолдлын сангийн хуудас нь FTP дээр байж идэг. Тасгийн энэ тэнд нь байж идэг. Аваа бичих гэхээр энэ тэндгүй байж ивэл хүн аваа бичгээсүүч яг л энд байдаг гэвэл тэрлээ очихгүй. За тэгээд тохиолдлыг мэдээлсэн, алдааг мэдээлсэн хүн болон алдаанд өртсөн хүний нэр уус одоо хаяг маяг юмыг маш сайн нууцлах хэрэгтэй. Биднээс одоо чанарын алба болоод дандаа тохиолдлыг гараад ирсэн тохиолдол бичих хүрээнд ярилцах хэрэгтэй. Хизээч тэр та нарт нэргүй болон зэмлэн буруу шагаагүй аргаар гэдэг үгийг ерөөсөө шууд чэйжж авах хэрэгтэй. Хизээч нэрийг дурдж болохгүй. Одоо бид нар чи яасан хариуцлагагүй. Чи өглөө ажлаасаа хоцорсон гэд ингээд хэлэх юм бол тэр хүн хизээч юмаа хэлэхгүй. Дандаа ингэж бид нар маш их одоо нууцлыг хадгалж нэгэн газар тэгж, нэгэн хүн тэгж, нэгэн тасаг тэнгисэн байна гэдэг асуудлыг л дандаа ярина. За тэгээ бичил хүрээнд ярихдаа одоо нэг тасаг дээр хүүхэд нас орчлаа. Яагаад нас орчих вэ? Одоо хамгийн сүүлийн жишээ ихлээр нэгэн тасаг дээр ингэж ингэсээр байгаад ингээ хамгийн сүүлд миокардитаар шүнжин дахийг өрөөрөөс яг нас орлоо тийм ээ. Задлан шинжилгээгээр ийм болчлаа.
Одоо энэ яагаад ингэвгээд бүгдөө бичил хүрээд байна. Түүнээс тэр шөнийн жижигт онсон хүн шүнжүү 200 зүрхтэй хонуулжээ гэж зарлах юм бол эдгээр бүх юм аа. Тийм учраас бичил хүрээнд ярилцсан. Бичил хүрээнд ярилцахдаа тасгын хэрэгцээг муусгах байгаа бол хизээж эмчийнх нь хажууд ярьж чадахгүй. Бид нар ёс зүйг маш өндөр бодож ярих хэрэгтэй. За тэгээд тохиолдлыг шуурхай илрүүлнэ. Жижиг ч гэсэн алдааг шүүрч аваад бүртгэх гэж байгаа байхгүй юу? Тэгээд дандаа яагаад алдав гэдэг асуудлыг дандаа хувь хүнлөө биш яагаад ингэв дахиж ингэж болохгүй шүүгээд тогтолцооны хувьд олж ав. Жишээлх юм бол тэр тасгийн хүмүүс ерөөсөө хүний биеийн байдаг танилцуулдаг 4-5 алдаа гарч байгаа бол тэрийг танилцуулдаг тийм одоо сургалт хийх ёстой гэдэг. Тэгээд ерөөсөө ирэмблэх одоо та нар кодын ирэмблэн амьдлал кодын бус ирэмблэн амьдлал гэдэг дэм хүртэл яриад байна тийм ээ. Бүх юмыг дандаа ирэмблэн энийг нэхлээд аюултай мó энэ тохиолдол нэг жижигтэй уцаа авахгүй нэгсэн тохиолдол юм уу хүүхдийг насруулсан тохиолдол юм уу гэхээр насруулсан дээрээ бид нар ярих хэрэгтэй байхгүй. За энийг маш сайн ирэмблэн. За зүгээр энэ бол ингээд 2015-аас 17 онд хийсэн судалгаагаар гарсан алдаа. За одоо энэ алдааг ингээд гаргахтаа их барихын алдааг их барихын хүн гаргаж өгнө. Хүүхдийн алдааг хүүхдийн өндөр дээд мэргэжлийн тэр хүн гаргаж өгнө. Ингээ алдаануудыг ингээ бид нар бол өөрсдөө чанарын албал юу хийх ёстой? Хүнийг хөтөлж ажлыг хийхээс биш бид нар бүгдөө энэ юм руу авах юм бол хизээч жишээлбэл манай алд эрүүл нүүр яаж гэдгийг мэдэхгүй, чих хамар хоолой яадгийг мэдэхгүй. Тэгэхээр зэрэг тэр өндөр мэргэжлийн улсуудыг бид нар ажилдаа татан оролцуулна гэсэн. Тэгэхээр зэрэг энэ алдааны сан одоо хүмүүс та нар танилцуулга хийхдээ дотоод алдааг их одоо яриад нэгэн тасаг дээр ингэсэн байх нэхэр тасгуудын хүмүүс нь бүгд доошоо хараад яана намайг хилчих гэдэг айгаад байдаг. Гадаад алдаа гэд ойлгуулчаад гадны имлэгээс ирсэн алдааг ярих гэж шигрөө би бас ингэжсэн юм яана гэж боддог. Тэгээд алдаан дээрээ ингээд дандаа бүртгэлжүүлэх сайтай. Алдаан дээрээ дандаа судалгаа хий. Ингэсэн юм. За энэ бол яг нөгөө ирэмблийн ангилал дээр байнгын хүмүүс алдна. Ирэмблийн ангилал дээр цогцолж алдна, эмч алдна, сум алдна, аймаг алдна, ихэнх шахс алддаг. Тэгэхээр зэрэг энэ алдаанууд нь бүртгэлдээд энэ 72 тохиолдол ингэсэн байх шүүгээр энийг сайн хэлнэ. За тэгээд алдааны тохиолдлыг хэлэхдээ болсон явдал ингэсэн юм байна. Ямар алдаа байсан, одоо яах вэ, цаашдаа яамаар байна гэдэг юмнуудыг дахин хэлнэ. Гэхдээ нэг удаа гарсан алдаан дээр сүйд болоод байхыг хэрэггүй. Ер нь бол одоо шүүх сэргийлгээр ч гэсэн ярьдаг гэж байгаа шүү дээ. Хүний зүрх рүү нэг хутгалахад санамсаргүй байж болно. Хоёр хутгалчихвал санаатай. Тийм ч алдаа хоёр. Та нар одоо иймд юунд хордоод хоолны хорцог хоёр хүн хэлэхэд биднээс нэг газар хоолнд ороод хоёр хүн хордчихжээ гэхэд биднээс яалтаа мэдээлэх ёстой шүү дээ төсөөдөд. Тэгэхээр алдаан байна нэгээс дээшээ 2 3 гараад ирвэл энийг бид нар мэдээлэхээс өөр аргагүй. Мэдээлэлтэй дандаа урьдчилан сэргийлэх замаар нэргүй болон зэмлэн буруу шагаагаараа ингэсэн байх шүү. Ингэж болохгүй шүү. Гэхдээ энэ мэтлэнгээр ингэж одоо ярьж танилцуулт юм байна л та. За одоо жишээлбэл энэ дээр их жишээ 2 хоногтой хүүхдийг нэгэн сумын эмнэлгээс ингэж тээвэрсэн байна. Хүүхдийг 48 цаг болоогүй байхад тээвэрж болохгүй. Яагаад 32.9 градустай болгод юм бэ? Хүн чанар чи хаана байна? Энэ хүүхдийг дулаацуулах асуудал чинь хэн болгоны ажил штэ. Яагаад ингэж байгаа ийм тушаал зөвцсөн байна? Ийм алдаа байдгүй олонтой. Энийг хийн тулд яах юм? Хуучин цагийн 2008 оны тушаал одоо өөрчлөгдсөн байгаа. Энийг ингэх ёстой гэдэг ийм хэлээд энийг маш сайн одоо чанарын менежерүүд өөрийнхөө мэргэжлийн дагуу маш сайн хэлж явах ёстой. За энэ алдаанууд ингээд явж ийм алдаа. За ингээд тохиолдлыг одоо хамгийн гол нь манай төв бол яаж ийм үг гэхээр юутай тохиолдлын санд бүртгэгдсэн гадаад алдааны лекцийг 10 өвчтөн дээр гаргацсан байгаа. Энийг та нар дараа нь хамгийн сүүлд газ гэж харуулчихна. Ингээд ийм алдаа байдсан байна гэдээ эрсдэлтүүдийн лекцэнд оруулаад уншаад явчихна. Тэгэхээр хүний алдааг яриад унахаар нөгөө хүн чинь би ингэж алдаж болохгүй байна гэд ингээ бодоо явчихдаг. За тэгээ энэ хордлтын нэг тохиолдол байгаа насварсан хүүхэд байгаа. Яарсад чинь алдаа бас байгаа. Дандаа насварсан тохиолдолд видео кино хийсэн тэрийг ингээ эрдэнтүүдэд уншаад өгчдөг. За ер нь бол тохимол байгаа. Өөрөөр хэлбэл мис заслын 10 алдаа дээр эмэг судлалын үндэсний төвийн хүүхдийн эмэг судлалын тасаа нийлээд жижигхэн тохимол гаргацсан. Тэрийг ингээд эмгтэй шүү гэд ингээ уншаа байждаг. Тэгээ ингээ бөө юмаа ингээ гаргаад ирлээ. Эмнэлцийн хувьд ялангуяа
Энэ гаргаж ирсэн юм дээрээ чанарын алт юу хийх юм? Эдний тулгамдаад байгаа асуудал нь энэ юм байна гэдгийг л гаргаж ирэх хэрэгтэй. Жишээлбэл яг хүүхдээ яарлаа гэсэн чинь хүний нөөцөнд болохгүй байгаа юм байна аймаг суманд. Тоног төхөөрөмж нь ингэж байгаа юм байна, хугацаагаа алдаад байгаа юм байна. Тээвэрлэхтэй хүчил төрөгчийн дутагдлалд оруулаад байгаа юм байна гэх. Одоо бол ээжүүдийг тээвэрлэхтэй 60 сатураастай ковид, 40 сатураастай, 50 сатураастай орж ирэл улаан бүсийн өмнө ээж нь сөгдөөд унж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгж хүнийг одоо сатурацыг унгааж болохгүй гэдэг ингээд явна. Тэгээд дараа та нар энийг ингэхийн тулд та нарын тэр яг энэ чиглэлээр шийдвэрлэл гаргасан чинь ингэмээр юм байна гэдгийг өндөр дээд мэргэжлийн хүмүүстэйгээ нийлээд энийг гаргаж өгөх ёстой. За одоо өвчний түүхэн дээр анхааруулъя. За манай 2016 онд баахан кормороор нийлээд хүүхэд насрахад нэг 1800 хүүхэд насарсан. Дараа нь 18 онд коргүй 1600 хүүхэд насарсан. За энэ нь улсын хэмжээний хүүхдүүд. Бүх сторийг татаж авчираад бид нэр хүүхэд яагаад эндв гэдэг номыг 16 оны 18 оныхыг яг их яагаад эндв гэдэг итгэмж цогцлооны аргаар яг тэрнтэй адилхан хийж үзсэн байхгүй. Тэгээ ингээ өвчний түүхийг аймаг сум ихнээсээс хамаг байдаг дүүрэг бүгдийг ингээд үзэхээр одоо бид нар өвчний түүхээ яаж бичихсэн гэдгийг эмчнээс зааж эхэлж байгаа. Тийм учраас анхаахын дээдэд байхад ч гэсэн багш нар энэ дээр маш сайн ажиллах хэрэгтэй байгаа байхгүй. Одоо яг ингээ шүүх сэргийлэх болоод асуудал боллоо. Манай эмч ингэсэн, манай эмч бол даг байна, сайн байна. Яг эмчсэн хардаа ерөөсөө энэ хүн ховзыгаараа хүндэрцэгээр хэлэхээр юу вэ? Ерөөсөө эмнэлзээ өвчтэй эмгэг чам ерөөсөө оруулахгүй. Дандаа юм юу өвчин. Шинж тэмдэг. Хатгалгаатай ингэсэн цээж нь онгоцсон юм. Тэгэхээр энийг маш сайн яагаад цээж нь онгоцсон энэ хүн сайжирдаг. Цээж нь авчижчихсан ингээ архив болгоцсон юм чи ингэхгүй яах юм гэдэг юм л орж ирэх хэрэгтэй. Сайжрах байгаа шалтгааныг эмчнэр маш сайн тусах гэдгийг зааж өгөх хэрэгтэй. Шинжилгээгээ ерөөсөө дүгнэхгүй одоо та нар цахимд орсон байгаа. За цахимын юмад хуулж авчраа хуулахгүй. Гиперликозитоз, нейтрофилоз, лимфопени ийм селс болж шүү гэд ингээ бичихгүй байгаа байхгүй. Шинжилгээг яг яаж дүгнэхсэн тэрүүгээрээ дүгнэ. За одоо харин корона гарч нэг сайхан юм болж байна. Оншиг одоос нэг 2 3-аар биччихэ. Энэ дээр эмгэг судлалын аягүй их тийм оройтой ажиллаж байгаа. Ерөөсөө оншиг 1 2 3-аар тавихгүй эмчнэр нийлүүлээд хайчихна. Хоёр талын уушгины хатгалгаа гэсэн аягүй бол архив тавьснаар дараа нь амьсгалын зүтгэл тавьж ич магадгүй. Нэгдүгээр онш үндсэн өвчин, хоёр нь түүний хүндрэл, гурав нь энэ хүүхдэд байгаа боловч ачаалбаг одоо амь насанд аюулгүй өвчнгээ бичих юм хизээж ингэж бичихгүй бүр энэ бол зөндөө хэлнэ. Одоо бол арай жигдэрч байна. За энэ эмийн жорогчдын стандартыг мисседасигна хольж хутгаад яах юм бэ? Судсан эрэмдэзвэр 200 мг одоо ковид яриад байна. Эрэмдэзвэр 200 мг, солиоцоос натрий олор 0.9 250 мисседасигна хольж хутгаад судсан 2 цагийн турш туслаа ингэж бичихгүй. Сая яаж нэгэн эмнэлэг дээр эрэмдэзвэр ингээ 200 мг, солиоцоос натрий олор 0.250 мисседасигна судсан туслаа гэсэн сольгч нь хар ирчээр нь ялцуулаад яаж нүдний улаа болов та нар сонссон байгаа шүү. Тэгэхээр энэ эмийн жорыг маш зөв биччихээд багш нар юу гэж заасан совлогч яг тэр хэмжээгээр заа. Ингэж та нар энэ юмн дээр нь дандаа хяналт тавьж байгаа юмнууд чинь та нар эдгэр байгаа байхгүй юу? За тэгээд өвчтөн хүндрэлээ он ширгэлцээтэй бол тэр эмчнэрийн зөвлөгөө хийх гээл тэр хамаг байдаг багш нарыг дуудаад хамаг байдаг шинжилгээ бүрдүүлэхдээ тамаа цайхгүй. Тэр том асуудал. Өвчтөн хүнд он ширгэлцээтэй бол яаралтай эмчнэрийн совлогч нарын хамтарсан үзлэг хийгээд шаардлагыг чанарын ард тавьж явах хэрэгтэй. 2 хүн байна, 3 хүн байна. Энэ хүн пик онлаа энэ хүүхд. Яах вэ гэж гурлаа нийлээд үзтээ энэ хамтарсан үзлэг. Өдөрт хэдэн ч хамтарсан үзлэг хийж болно. Он ширгэлцээтэй байхад яагаад ганцаараа үзээд идэв? Энийг бол ерөөсөө болох хэрэгтэй. Одоо бид нар бол эмчнэрт юу гэж хэлдэг хүүхдийн эмчнэрт. Ялангуяа өргөтөөр ч гэсэн хэлж байгаа. Чи энэ хүүхдийг нэг үз, яг болно. 2 үз, жоохон 3 үз, хизээс ганцаараа 3 үзэхгүй. Яг гэвэл чи 3 удаа үзэж чадахгүй шүү дээ чи хүүхд чинь сайжрах нь одоо чи зөвлөгөө дууд, туршлагатай хүнээ дууд одоо хамтарсан үзлэг хий. Тэгэхээр зэрэг хамтарсан үзлэг амийг чи аварнаа. Эмч хүн бол зөвлөх эмчийг эсэргүүцэж болно, тасгийрлагчийг эсэргүүцэж болно. Эмч хүн эмч нарын хамтарсан үзлэгийн шийдвэрийг эсэргүүцэж болохгүй. Тэгээд эмчнэрт нэг
одоо юу өгөөд байгаа нэг юм зовлон үзүүлээд байгаа юмс бас консилиум гэдэг байгаа байхгүй юу? Консилиум гэдэг чинь малчин багшийг дуудаад ингээ бөө юм болж хий. Тэр бол том асуудал. Зүгээр яг одоо моментондоо хамтарсан үсэг хий. Хүүхдийн бүхс нь орцсон байхад совилогч нар хамтарсан үсэг хий. Тэгээд ингэх юм байна гээ. За тэгээд энэ бичих хэргийн эмх цэгц буюу өвчний түүхийн эмх цэгц бүрэн бүтэн байдлыг эмчлэгч эмч одоо хариуцна гэдгийг маш сайн ойлгуулна. За одоо бол энэ хийсэн судалгаанаас харахад бол өвчний түүхийн бичлэг нь энэ, түүнтэй таарсан оншин нь энэ, түүнтэй таасан эмчилгээ нь энэ байх хэвээр. Тэгэхэд хүүхдтэр пост-физический энцефалопати гэж онш тавьчихад амтцлын ингээд ихэлж ивэл тэнийг хийж байгаа гэдэг. Тэгэхээр зэрэг наад бичлэгч нь ийм байна. Онш чинь ийм байна. Бити их хүчээд хамаг цагаа идээд тоочны юм аасаа. Онш чинь ийм байна. Онштойгоо таарсан эмчилгээ чинь ийм байна. Ингээд баггүй. Одоо бол гүйцэтгэж суйрлан удирдах байгаа учраас бид нар эмнэлзэн стандарт зааврыг яг хяналтын хуудсын дагуу ингээд баримтжуулах ёстой гэдгийг маш сайн хэлж өгнө. Чанарын алба энэ дээр маш сайн анхаарах ёстой. За ер нь бол хөрөнгө мөнгө зарахгүй эмнэлгийн тусламж үйлчлэгээний чанарыг сайжруулах хоёрхан арга байна. Нэг ч мөнгө зарахгүй. Нэгдүгээрт нь наад эмч эмнэлгийн ажилчны харилцаа хандлагыг сайжруулна. Хоёрдугаарт нь завсаргүй хяналт хийх ёстой. Өөрөөр хэлбэл харилцаа хандлаганд мөнгө авахгүй. За хяналтын хуудасаараа байнгын хяналт хийхэд нэг ч мөнгө авахгүй. Тэгэхээр зэрэг бид нар бол хяналтын хуудсыг шалгах хуудас гэж яриад байгаа, хяналтын хуудас гэж яриад байгаа. Таанаас энэ чанарын албаны хүмүүс Атул Гавенда гэдэг одоо юутай нэг эмч байгаа, Америкийн нэгдсэн улсын нэг нислэгийн эмч байгаа. Тэрний зохиосон хяналтын хуудас улаан ном байгаа. 1000 хувь хэвлэгцийн гинлээд харааж ирсэн. Тэрийг л унш. Тэр номон дээр тэр ном бол зүгээр та нар Дасциг багшийн нөгөө хүний философи гэдэг номыг одоо миний үеийн хуучин хүмүүс уншихдаа хөөх гэж зохиол уншиж байгаа юм шиг уншдаг байсан байхгүй хичээл биш. Тэр хяналтын хуудсыг уншихад зүгээр л ингээд ойлгоно. За энэ яагаад ингээд энэ хяналтын хуудсыг 6 настай хүүхэд усан живлээ. Тэгсэн чинь нэг жижигхэн эмнэлэг амар гоё авалцсан байлаа. Тэгсэн чинь том эмнэлгийн хүн очлоо Америкт. Та нар яагаад аварчих бараг авахааргүй юм болсон байна гэсэн чинь бид нар энэ хяналтын хуудасаараа ингээд ингэсэн юм аа гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр хяналтын хуудас гэдэг бол бид нар яг ингээд нөгөө уншдаг чиглэлээрээ эндээсээ ийшээ сум заагаад байна би. Бичсэн одоо тэр стандарт өдөртөмжийг доош нь суулаад чиглэл хяналтын хуудас гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг хяналтын хуудасаар хүн юм хийхдээ доош нь суулаад ингээ уншихдаа ижил мэргэжлийн үзлэг хийхдээ нэг нь энэ одоо эмчилгээгээ уншчихтаа гэсэн. Шалгуулж байгаа хүн бас уншчихтаа гэсэн. Тэгэхээр хяналтын хуудас за энэ бол совилогчийн хувь. Энийг хаанаас боловсруулсан юм? Эрүүл мэндийн сайдын 19 оны 611 тоотоос авсан шүү. Дураараа аваагүй шүү гэдэг нь дээр нь харагдана. Тэгээд ерөөсөө яах юм? Жишээлбэл одоо энэ ингээд судасны логшил тэмдэглэсэн гэсэн чинь нэгдүгээр совилогч тэмдэглэсэн, хоёр тэмдэглэсэн, гурав тэмдэглэсэн, дөрөвгээд 5 дугаар совилогч хэрэг тэмдэглээгүй болвол энэ бол хувь хүний алдаа. Доошоо хараад 5 дугаар совилогч тэмдэглээгүй байна. 5 дугаар совилогчийг дуудаж авчираад судасны логшилтаа тэмдэглэх тухай хичээл заах нь байна. Тэгсэн чинь судасны логшил тэмдэглэсэн, нэг нь тэмдэглээгүй, хоёр нь тэмдэглээгүй, гурав нь тэмдэглээгүй, дөрөв тав нь тэмдэглэсэн. Ингээ нэгээс илүү гараа явчихаар энэ бол тогтолцооны алдаа. Энэ тасгийн совилогч нар юу судасныхаа логшилтыг тэмдэглэдэг юм байна. Тэгэхээр ийшээгээ оноо буураад байвал шууд тэр тасгтаар очиод судасны логшилтаа тэмдэглээ гэдэг хичээлийг чанарын албанаас совилгын албанаас заана гэсэн. Тэгэхээр чанарын алба бол өөрөө ганцаараа ерөөсөө юмаа дийлэхгүй. Совилгын албыг, халдвар хяналтын албыг тэгээд тэр янз бүрийн эрсдэлтэй бүх юмнуудыг өөр лүгөө дандаа татан оролцуулж иж бид нар бол хүнээр өөрөөр нь өөрийнх нь ажлыг хийлгэж байгаа гэсэн үг байхгүй юу? За энэ гомдолт нэг 13 гомдолт бид нар нэг судалгаа хийж үзсэн энэ 2-3 жилийн өмнө. Яг адилхан одоо хэвээрээ үйлчлүүлэгчийн биеийн байдал хүндэрч байгаа бодит шалтгааныг ерөөсөө хүнд тайлбарлаж өгдөггүй. Амнаас нь алт онгож байгаа юм шиг маш сайн хэлж өгөөд нэг хэсэг үлгийн зогсоож агаад маш сайхан тайлбарлаа өгчүүл хизээч гомдол гарахгүй. За энэ аав нь ээж нь өө нь эмээ нь за бүгдөө хүрээд. За энэ дотор энэ хүүхдийн биеийн байдлыг сонсож болохгүй хүн байвал гарга. Тэгэнгүүт бүгдөө ингэ зогсоож агаад энэ шүү гэж нэг цагаа алдаад маш сайн тайлбарлаа. Тэгэхгүй аав
нь хэлээд явахаар аав нь очиж ээжт нь хотлоо яриад ээжт нь хэлэхээр ээж нь хотлоо яриад. Ингээд гомдлын их хүндэс болдог. Одоо хүмүүс над руу уцтаад тэр хүүхдийн биеийн байдлыг асуугаад өгөөч, тэр ээжийн биеийн байдлыг асуугаад өгөөч. Ингээд гай болдог байхгүй. Очоод асуун хэлэн ярина. Яасан? Юмас тайлбарлаагүй. Яасан гэхээр завгүй. Завгүй гэсэн нэрэн дээр өөрийгөө халах юм а хийгээ яваад байгаа байхгүй. Тийм учраас маш сайн тайлбарлал үйлчлүүлэгчийн биеийн байдал хүндэрч байгаа бодит шалтгаан эмчилгээнд үр дүнгүй байгааг маш сайн тайлбарлаж хэлэх хэрэгтэй. тэртээ үр дүн сайтай бол энэ улсууч явахгүй. За тэгээд энэ ер нь 70% нь ингээд муу тайлбарсан. Ёс зүйтэй холбоотой нь бол нэг 40%. Яг жинхэнэ чанарын албаны хийх ёстой ажил 30% байсан байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө бодит байдлыг одоо ойлгуулахдаа сайдын 2019 оны манай эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй юугаар яг зөв тайлбарлана. Гипер тайлбарлал одоо дууслаа гэхгүй. Гипо тайлбарлал өө гайгүй гэсэн чинь маргааш нь зөвхөн зөвчөж яах вэ? Яг норм тайлбарлаа гэж сайдын тушаалтаар бичсэн байгаа. Тэгээд дараагийнх нь дахиад эмчилгээ онцлогооны стандарт эмнэлгийн удирдлагын түгээмжлэлийн стандарт дүрм журмыг баримтлах нь хууль хяналтын байгууллагаар шалгагдахад гэрэн буруу гүвч нотлох гээд байгаа. Дараа сургалтын дараа нь эрдэм судлалын сумын эмч ирээд ихэнх ингэж эмчилт юм байна гэж харах хэрэгтэй байхгүй юу? Ийм юм болоод байгаа шүү гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. За, эднэрийг хайчээ. За, бид нар бол энэ гадаад оронд ингэдэг гэсэн. Үйлчлүүлэгчийг эмнэлгийн ээлтэй орчин бүрдүүлэхэд татан оролцуулахаас биш, эмнэлгийн тусламж үйлчилгээнд ямар стандартад татан оролцуулна гэж байхгүй шүү. Үйлчлүүлэгчийн хороо гэж байдаг юм лээ. Тэр нь болохоор хорооныхаа саналыг аваад яаж техникийн ажлыг сайжруулах вэ гэх хэдэн үйлчлүүлэгчтэй танах ингэмээр юм байна гэсэн. Хамгийн эвтэйх нь бол цэхээний үүдэн дээр 10 сувлагч 10 хүн сууж байлаа. Та нар наашилдаа танаас ингээ бид нартай ярилцах чадвар байна уу байна. Манай энэ доктордлыг яаж сайжруулнаар нь тэгэхээр танах энд нэг сандал тамаар тэнд нэг хогийн сав тамаар танах биеийн байдлаа ингэмээр ингээд яриад явдаг байхгүй юу? Тэгэхээр хоёр аргын нэг нь бол тэр хороо гэдэг байгаа. За хороо бол мэдхгүй энэ бүдэхгүй манай эмнэлэгтэй. Зүгээр сууж байгаа сахиуруудаас ингээд зүгээр хоорондоо ярилцаа саналыг авна. Тэгэд хүний саналыг авахгүй үргэлжил бичээд үргэлжил нэг юм ингээд за чи энэ дээр бичээд өгөх гэхээр зөв нүрээд байгаа байхгүй. Зүгээр сайхан ярилцаа тэр дундаас юмыг олж авдаг. Энэ арганаас сүүлийн арга нь бол одоо манай тохиромжтой. За ер нь бол одоо онцлог эмчилгээ чухал юм уу? Эсвэл ээлтэй орчин ээлдэг харьцаа чухал юм уу? Нэг сайхан онцлог мөртлөө месослын эмч маш муухай зантай. Ерөөсөө хүн ингээ харьцах гэсэн юмыг хэлж өгдөггүй. Тэгсэн чинь нэг гоё зантай мөртлөө олигтойхон яг хүний төлөө биш сэтгэлтэй хүн байгаа байхгүй юу? Алинд нь илүү анхаарах юм бид нар. Алийг төрүүлж хийх юм. Алинд нь энэ чацуу анхаарах хэрэгтэй гэж одоо зааж байгаа. Тэгэхээр ээлдэг зантай, ээлтэй орчинтой эмнэлэг онцлогоо эмчилгээний стандартыг яг стандартын дагуу хийдэг энэ асуудал биднэрт чухал байна. За энэ яг 70 оны хэлсэн үг байгаа энийг авчих. За тохиолдлын сангийн бүртгэлийг жишээлбэл энэ одоо 16 цаг энэ ингээд нөгөө эмчнэр сонцогчноос тавьдаг тайлан дээр орж ирдэг байхгүй юу? За ерөнхийдөө бол гадаад алдаа гэж хизээч тийм юм одоо байхгүй шүү. Та нар гадаад алдаа гэдэг юмар явлаа. Энэ зүгээр л манай төвийн хүмүүстэй юмаа танилцуулахдаа дотоод алдаа яриад байхаар доошоо хараад юм сонсохгүй айгаад байхаар нь гадаад алдаагаа ярьчихаар хизээч намайг ярихгүй байх гэж бодчихдог байхгүй юу? Тэгэхээр энэ бол зүгээр гадаад алдаагаа ингээд зүгээр дотроос ингээд хуваацсан байхгүй юу? За эдэн ийм алдаа гарсан ингэсэн байна гэд одоо 20 оны хулуур алдах төгсөн тохиолдол гээд угаасаа ороод ирсэн байгаа ш. Тэгэхээр энэ урьдчилан сэргийлж чадсан алдаа 3 хүн. Ингээ 3 хүн 4 хүн энд байна гэдэг бол энэ алдаан дотор энэ бол айгүй жоохон хувийг эзэж гин гэдэг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв давхар хяналт муу байна. Өөрөөр хэлбэл энэ их байх тусмаа манай яг чанар маш сайн байх хэрэгтэй гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр энийг ингээд нөгөө одоо танилцуулж байгаа. Тэгээд одоо хамгийн гол бидний ажил юу юм? Хүмүүстэйгээ алдчихлаа. Тэгэхээр яг яах юм? Тэгэхээр алдаан дээр суурилсан бусдын алдааг давтахгүй тул алдаан дээр суурилсан ажлын байрны сургалт хийх нь хамгийн чухал. За одоо та нар одоо телевизээр гараа мэдний усаа болцсон жишээг ярихаар бүгдөө нөгөө мэдж байгаа учраас хэдэн жилийн өмнөх жишээ лан сорбит гэдэг имийг цусны тасаг дээр
лам диксон гэдэг дексон мөцөнтэй энийг андуураад хүүхдэд өгөө телевизээр гараад ихэнхний нүдний ус авсан. Тэн дээр ямар алдаа байсан гэхээр бид нар өөрсдөө уг им нь өөрөө брэнд нэр. Яг доор нь хаалтан дотор энэ байгаа им нь дексон мөцөн гэдэг олон улсын нэр гэдэг эмчнэр мэдээд идэв юм байна. Совлогч нар мэддэггүй. Шинжлэгдэж ирсэн лам диксон гэдэг нэгэн дээр дан сорбит дамжуулж дараагийнх нь өгсөөрөө 5 дахь өдөр, хагас өдөр, бүтэнсэ өдөр, 3 өдөр дараалаад хүүхдүүдэд амар сорбит өгсөн байсан байхгүй. Тэгвэл тэд нар арай насвараагүй нөгөө цусны өвчтөе хүүхдүүд учраас маш их шингээ хийгээд тэгээд юу гарч ирсэн? Интернэшнл нэрийг совлогч нар доор нь хаалтан дотор байдгийг мэддгүй байна гэхээр алдаан дээр суурьсан ажлын байрны сургуульд нь юу байх юм? Интернэшнл нэрийг мэдэж аваа гэдэг сургалт хийхээр тэр цусны тасгийнхаа алдсан юм чинь би өөртөө алдахгүй заа ойлголоо гэж ингэдэг байхгүй. Тэгэхээр зэрэг алдаан дээр суурьсан ажлын байрны сургалт зүгээр нэг энэ хатгаа энэ одоо менингит гэдэг юм ингээд тавьчихад хичээл заадгаас шал өөр. Энэ бол маш ач холбогдолтой. Тэгээд энэ 20 онд ингээд хүмүүсийг ингэжсэн чинь энэ 20 онд 320 хүнийг хамруулсан нь ер нь бид нар бол энийг ковидтай холбоотой сургалт өндөр жоохон хойшсон гэдэг гэж байгаа. За энэ бол яг зүгээр нэг та нар ингээд хүмүүст ингээд хэлэхдээ ер нь бол ингээд дандаа байнгын сайжруулалт хийх хэрэгтэй. Дандаа тэр хүмүүсийг магтцаах хэрэгтэй. Жишээлбэл муу танаах ийм дутагдaltaй байна гэж шанс тэмдэглэгээ хийчихэд танаа тасагт ийм дутагдал байна гэж хизээж хэлж болохгүй. Дутагдал гэдэг үгийг бүр амнаасаа авч хай. Одоо танайд ийм сайжруулах боломж байна гэж хэл. Сайжруулах боломж байна гэхээр за би сайжирч магадгүй юм байна гэдэг нөгөө хүн чинь баярлцдаг байхгүй юу? Чи ийм дутагдaltaй байна гэхээр зөв хүрээ явчихдаг байхгүй юу? Сайн тал чинь энэ байна. Сайжруулах боломж чинь энэ байна гэж ярина. Тэгээ энэ дээр бол жишээлх юм бол одоо талархал чинь ингээд ийм сайхан нэмэгдэж байгаа юм байна гингүүтээ гомдол чинь олигтой бас болохгүй байгаа юм байна. Сайн сайжруулах боломж чинь улмал битээ гомдол гаргаарайч гэдэг юм уу? Ингэж нэг иймэрхүү байдлаар нэг юмнууд жоохон харуулаад өнгөрүүлдэг байхгүй юу? За дараа нь одоо иргэдээс ирсэн санал гомдол бол бид нар 960 юмар ирж байгаа. Хамгийн гол нь энэ ихэнх засгийн хувьд бол ерөөсөө 11 төврөөл хүмүүс уцдаг байхгүй юу? Тэгэхээр 11 төв рүү уцтуулахгүй тулд яах гээд байгаа юм гэхээр дотооддоо нэг 6 хувцас ажиллаулдаг байхгүй. 80 тэд тэр 6 хувцсыг энэ тэндгүү тавихаар тэр 6 хувцас руу хүмүүс уцтаад засгийн газар телевиз рүү уцтахаас өмнө тэр 6 хувцас руу уцтаа за тэгээд энэхээр тэр 6 хувцсыг хурдан барьж авал ингэдэг та нар бол эмнэлэг дотроо хүмүүсийн гомдлыг хүлээж авах хүнийг карманд явж идэг менежерүүдийн карманд, зохицуулагч нарын карманд, ялангуяа одоо яаралтай системийн засгийн эрхлэгчийн карманд, жишээлх юм бол амбулаторийн эрхлэгчийн карманд явж идэг хідэн уцтай л болж гисэн дээр. Тэгээд энэ тэмдгүү тавьж тэгвэл энэ засгийн газар 11 руу явахгүй. За дараачих нь одоо би чи яах вэ? 2 дахь хэсэг рүү авах гэдэг. Стоп ширээ хаах болохгүй. Энийг хаач. За энийг бол ярихгүй багчи. Та нар эрүүл мэндийн зөвшөөрөлтэй холбоотой тохиолдол бүртгэх сайдын 19 оны А566 татваршаалыг бүгдөө мэдж байгаа. За энэ дотор зүгээр харуулах гээд байгаа юм аа харуулчих. За энэ ингээд тэгээ харж байгаа үндсэн шалтгаан одоо нөгөө бид нар их эрүүл мэндийн хөгжлийн төв болон эмчнэрт мэдээлэлтэй ямар асуултууд оруулах ёстойг зүгээр сануулчих. Үндсэн шалтгаан юу байгаа юм? Нөлөөлөх хүчин зүйл нь юу байгаа юм? За энэ тохиолдлууд чинь тохиолдол алдагдсан таагүй ноцтой эмнэлгийн алдаа гэж хуваагддаг. Үндсэн шалтгаан нь үйлчлэлийг танин тодруулах харилцааны эмийн миссасын эмнэлгийн тоног тусламжтай холбоотой орчинд унсан гэдэг энийгээ эдгээр та нар бүгдөө санаж байгаа. Нөлөөлөх хүчин зүйлд нь үйлчлүүлэгчийн хувь хүний гэдэг энэ асуултаараа биднээс яг бүртгэлтэй хийх хэрэгтэй байхгүй. За энийг ингээд хайчээ. Энийг бүгдөө мэдж байгаа учраас их хөт бороо. За одоо энэ скрин. За одоо энэ За энэ ширээ ярианд яаж мэдээлт юм бэ?
Одоо би энийг яах вэ? Шир гэдэг. Энэ амар юм байна. Хөөе. Энийг надад гаргаад өгөө. Одоо би энийг хийх гэдэг байгаа байхгүй юу? Энийг наадах чиглэл Дөрөвч хүн болсон юм. энэ болоогүй энийг дараа нь хийх. Университет биш юм уу тий? Биш энийг дараа нь хийх юм. Одоо энийг хийх. Одоо эмчнэрийн ярианд гэснээр одоо эмчнэрт мэдээсний харуулах гэдэг. Би чи хар их чинь. Эмчнэрийн ярианд ласт тохиолдол наадах. Бүр ихлэгч. Юу эхнээс дэрэг. Агуу хамгийн ихний авсан дэрэг. За би одоо баашаа. Наач одоо шеэр гарсан. Одоо энэ дээрээс юм. За. Эмчнэрийн. Тийм наач. За томруулч. Фул байна. Фул байна. За. За хүүхдүүдээ. За одоо энэ бол ингээд 9 сарын 14-ний өдөр эмчнэрийн ярианд танилцуулга юм байна л да. Тэгэхээр одоо бүртгэлжүүлэлт хамгийн чухал. Тэгэхээр зэрэг та нар бүртгэхдээ энэ асуултуудыг аюул анхаарах. Бүртгэлийн дугаар сайдын тушаал дээр байж байгаа. Бүртгэлийн дугаар дахин давтагдахгүй. Жишээлбэл одоо би та нартай 7 сар, 8 сар, 9 сарын эхний хагасын манай одоо нэг хэдэн ийм алдаа гараад байна л да тохиолдол. Тэрийг харуулах гэдэг. Бүртгэлийн дугаар 11. Одоо энэ 7 сарынх нь бол одоо 11 гэдэг чинь уршаагаа нэг хэд байсан юм байна. 11 2021 он, 12 2021 он. Энэ бүртгэлийн дугаарууд дахин давтагдаж болохгүй. Тохиолдол ийм болцсон байна. Холбоотой хүн ийм байна гэж чад одоо хэлэхэд байгаа юм чинь баггүй юу? Сайдын тушаалаар тохиолдлыг бид нар яадаг? Эхлээд ангилал, дараа нь үндсэн шалтгаан, тэгээд нөлөөлөх хүчин зүйл гэсэн 3 юм аа. Энэ дээрээ өчж байгаа нэг ангилал, нэгийн аа. Үндсэн шалтгаан нь юу юм? Бусад шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл нь юу юм? Хувь хүн ажлын хүчин зүйл энэ бол давхардаж болно. Ажлын болон үйлчлүүлэгчдийн орчны хүчин зүйлгээд ингэ бичиж байгаа. Яасан слайд харагдахгүй байна гэд юунууд коммент одоо яана. Слайдны ногоон байгаа байна. Та нарт харагдаж байна уу? Бүгдд нь харагдах байгаа юм уу? Хүүхдүүдээ томруулаад нэг үзтээ. Бусдад нь харагдаж байгаа юм болов уу? Бүгдд нь харагдах байгаа юм болов уу? Хүүхдүүд за одоо яаж чинь нэмэр байна уу? Нөгөө төр чинь дуурдгүй. Харагдаж байгаа юм болов? Харагдахгүй байна гинэ. Надад бол харагдаж байна. Жижигхэн харагдаж байна гэхдээ. За одоо. Одоо ямар вэ? Том харагдаж байна уу? Том харагдаж байна. Энэ бусад хүмүүс харагдахгүй байна гэдэг. Та хоосон байна гэдэг юм. Одоо яана. Бүгдээр нь тийм байгаа юм болов уу? Нэг хоёр хүн тийм байгаа юм болов уу? Яах вэ? Одоо энэ хараа скрин шир нь шүү дээ. Ногооноор байгаа даа байхгүй юу? Муутай арилгаж байгаад хүмүүс хэр их олон хүнд харагдахгүй байгаа асуугаадах нь. Дараа бүгдээрээ харагдахгүй байна гэдэг нэ. дахиад дуудчихсан. За инженерээ дуудчихлаа. Би энийг хаагаад өөрөөхөө ороо. Өөрөөхөө мэдгээр ороо. Чамд бол харагдаад байгаа тий? Одоо харагдаж байна гэсэн чи би хаагаа ицсэн үү? Надад харагдчихсан харагдахаа болцсон. Би сая хаагаа ицсэн баггүй. Би инженерээ дуудчихлаа да. Харагдахгүй байх гэдэг юм аа. За одоо. Хайлаа. За сая харагдсан байна шүү. Саяныхаа гаргацсан юм. Саяхаа хаацсан харагдахгүй. Болоогүй. За одоо. Миний харагдахгүй байна. За айлын давхар. Саяхан эмчнэрийн яриад. Тэргийн ихсээ гаргацсан шүү. Тийм. Одоо эмчнэрийн яриад. Тохиолдол хичээл гэдэг нэ. Биш тэрний дээдсийнх нь.
Наатханы. За. Эмчнэр яриад гэдэг нэ. За наатхаа хэлсэн. Хүчи тэгээ алга болохгүй байж байгаасан. Би уг нь удахгүй шүү. Яна би удаа. За эмчнэр яриад тэр усаатай. Тийш. За одоо нэр томруулс. За одоо харагдаж байна уу бороо? Гэхдээ жижигхэн. Надад харагдаж байна. Гэхдээ жижигхэн байна. Одоо томруул эндээсээ том. Энэ тэр над 100-га нээч. 100-га нэмч. Дахиад нэм. Одоо харагдаж байгаа юм шиг байна. Харагдаж байна гинэ. За тэгвэл одоо явах уу? Энийг наад нэг юм аа. За энэ болохоор байж тэг хүүхдүүд стоп шивээ бас нөгөөсөө сонгосон шүү дээ. Одоо яана. Энийг төгөөдлөө. Харин одоо яана. Одоо наа чи аймаар юм. За чи ойрхон байж байгаараа. Утас суугран гоц гүгээд ирээрээ за. Би чи энийг чи наашаа цаашаа олох аяагаад байна. За одоо дараачих нь болохоор та нар одоо тусламж үйлчлэгээний тохиолдол бүртгэх хэрэгтэй аахгүй юу? За энэ бол их Дуу сонсогдохгүй байна. Дуу авахгүй. За одоо энэ хост Одоо байна. За тэгэхээр энэ дугаар бол дахин давтагдчихгүй байх хэрэгтэй. 11/2021 он 12/2021 он. За тэгэнгүүт энэ хараа Windows share гэж энэ цаанаас орж ирээ. За тэгэнгүүт та нар эхлээд юу болсон тохиолдлын энэ тохиолдлоо ингээд бичлээ. Холбоотой бичлээ. Одоо гол хэлэх гээд байгаа юм бол энэ англи одоо энэ дээр 1 2 3 гэж бичсэн байгаа. Яг энийгээ мартчихгүй. Энэ чинь эрүүл мэндийн хөгжлийн төд явахдаа яг энийгээрээ явдаг байхгүй юу? Энэ жишээлбэл англиараа үндсэн шалтгаанаараа ямар нөлөөлөх хүчин зүйлээрээ хідэн юм болсон юм. Тэгэхээр зэрэг хөөе нэг юм ингээд гарч ирэх болохгүй яах вэ? Энийг л уучлах байх хэрэгтэй. Хамаагүй наач яг юу аа. За тэгэнгүүт жишээлбэл англи дээр нэг гээд тохиолдол нэгийн аа байжээ. Үн шалтгаан дээрээ бусад шалтгаан байжээ. Нөлөөлөх хүчин зүйл дээрээ хувь хүн ажилтны хүчин зүйл байжээ. За энэ нэг 80 80-таа утас. Айгуу сайхан ажиллаулаарай гэхээр ажиллаулдаггүй байхгүй. Ажлын болон үйлчлүүлэгчийн орчны хүчин зүйлгээд энэ бол давхцаж болохгүй байхгүй юу? Тэгэхээр яагаад байгаа юм гэхээр үр нөлөө нь болохоор үйлчлүүлэгч өөрөө сэтгэл ханамжгүй байгаад энийг бид нар яасан бэ? Ингэсэн байна. Цаашид энийг яамаар байгаа юм бэ? Шийдвэрлэсэн төвшин ямар төвшөнд юм гэхээр удирдлагын төвшин тэгэхээр совилгын алба орцсон бол удирдлага, чанарын алба орцсон бол удирдлага, ерөнхий захирал орцсон бол удирдлага юм байгаа тийм. Тэгээд та нар ерөнхийдөө бүртгэлээ ингэж бүртгэж чад эмч настай мэдээлэлтэй яг энэ хэсгийг тэр болгоныг ингээ унших юм бол хизээж бүтэхгүй. Зүгээр ерөнхийдөө өөрсдөө эвтэйхэн болгох гээд улаан болоод улаан гэрэл дээр юм чинь болохгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улаан гэрлэл аюултай гэдэг байгаа шүү дээ. Эрмлийн ангилтнаар ялангуяа. Ногоон гэрлэл окей явцсан юм байна. Шарууд нь бол яад юм блэ гэд юм чинь сайн гүйц болоогүй юм байна гэдгийг л одоо илтгэж өөртөө ингэж аав. Тэгээд энэ дээр ямар болсон явдал нэг ингэчлээ гэчихэд цаашид яах гээд байгаа юм гэсэн заавал байх хэрэгтэй. Шийдвэрлсэн төвшин шийдвэрлж байгаа төвшин гэдэг чинь заавал байх хэрэгтэй. Яагаад гэвэл энүүгээрээ та нар тайлангаа цаашаа өгдөг учраас. За жишээлх юм бол одоо энэ нэг юм алдаа болсон юм байна л да. Ингээд 7 сарын 13-нд нэг шалгалт ирсэн чинь их барихын нэг ингээд совилогчнаар 3 өвчний дөрөнд хамгаалалт хэрэгслийг дутуу зарлахын дутуу бичээд тэр нь тайлбар тэмдэглэгдэн гэдэг чинь манай төв ингээд юмаа дутуу үлдсэн байна гэд яамны хэмжээнд очиж байгаа учраас энэ нэг тохиолдол. Тэгмүүд энэ тохиолдол нэг амар юм бас яах вэ яшиг гайгүй. Бусад шалтгаан хувь хүний хүчин зүйл, баримт бичгийн хүчин зүйл гэчжээ. Энийг яах юм? Энийг бүгдөө ингэж ярилцаад удирдлагын төвшин буюу совилгын албаны төвшин энийг ингэхгүй шүү гэж баахан ярьсан юм байна. Тэгэхээр чанарын алба юу болгоно
бүүж ороод авах хэцүү. Яг энэ бол соёлын албаны ажил. Энэ халдвар хяналтын ажил хайчаас бид нар дээрээс нь гарч байгаас нь оролцоод хүнээр өөрөөр нь ажлыг хийлгээд авах нь хамгийн чухал байхгүй юу? За ингээд дараа нь энэ бол ингээд алдаанууд ингээд та нар хараад яваад байна. За энийг ноцтой алдаа нэг гарсан юм байна. Энэ ямар алдаа вэ? Өөрчлөлтийн танин тодруулгын алдаа гарсан нь хувь хүний тэгээд тэр нь хувь хүн ажилтны хайн хандсан алдаа гарсан юм байна гэдэг нь нөлөөлөх хүчин зүйл байна. Энийг удирдлагын төвшин чийдсэн байна гэд ийм ноцтой алдааг та нар эмчнэр яриан дээр яриад ингээд ах юм болоод бас дэмий. Энэ алдааг зөндөө их бид нар ярьсангаас дуртай салхина гэсэн үг. За энэ мэтлэнгээр ингээд алдаануудаа ингээд бүртгэж хамгийн чухал байхгүй. За бүртгээд байлаа. За одоо ерөөсөө хэцүү байгаа юм та нар ч гэсэн адилхан шүү дээ. Цахилгаан хөтөлбөрийн хэрэгжил айгүй хэцүү байгаа байхгүй юу энэ. Одоо метро нэтворк дээр ингээд гацчихдаг. За тэгээ шөнийн 3-аас 5 цагийн хооронд гацж байгаа та нар одоо чухам тэгээд бас адилхан байд юм яа гэх. За энэ бол шар гэрэлтээр явж байгаа шүү гэдгийг ингээд хэлээд ингээд. За ингээд ах юм яа. За одоо эмчлэлтэй ярих юм чинь бол тохиолдлын мэдээлэл хийсэн дүгнэлт 7-8 сар гээд энийг эмчлэлтэй ярина. За энэ хүслэгт бол хөгжлийн төв та нарын өгдөг тайлангийн хүслэгт. За энэ тайлангийн хүслэгт яадаг юм? Тохиолдол 1 Б, 1 2 3 эмнэлгийн алдаа 1 хаагаараа хүүхдүүдээ. За ингээд нийгмийн сүлжээгээр ихэнх засгийн төвийг будаа болгосон чинь тусдаа яваад. Тэгэхээр зэрэг ингээд тохиолдлын тоо ийм юм байна. Сайн тал нь ингэсэн байна гэж сайн талыг лабораторийн тасаг мэдээгүүдийн тасаг гэж нэрийн дурдна. Тэгээд үндсэн шалтгаан гээд үндсэн шалтгаан дотор үйлчлэгчийн танин тодруулгын алдаа тэд нэг ийм ностой алдаа гарсан юм гэсэн бар кодоор регистрийн дугаарыг ийм болсон байна. За энэ яар артлын энэ зүйлүүдийг эмч нарт мэдээлнэ. Яг үнэ. Тэгээд ийм эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдлыг одоо эднэрийг хизээч хүн санаанаас зохиогоогүй шүү дээ. Энэ үйлчлүүлэгчийн танин тодруулга, ийм эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдал, мэдслийн аюулгүй байдал цаанаасаа сайдын тушаалтай явж байгаа. Энэ эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдал дээр ийм Б тохиолдол нэг гарчээ. За энэ нь яасан гэсэн чинь энэ хагалгааны тасаг захиалгаар ирж байгаа хагалгааны иж бүрдэн шаар таахгүй байсныг цаг алдалгүй мэдээсэн юм байна. Тэгэхээр нь эмзийн тасагт хэлээд энэ тендерийн нээлүүд нөөцийн юм зүйч юмдаа анхаараа гэд ингээ хэлсэн юм байна. Тэгсэн чинь ингэснээс хойш эмийн эмчилгээний зохицуулах хороогоор хэлэлцэн ярилцаад энэ дахиад ийм юм гараагүй байгаа байхгүй одоо. Тэгэхээр зэрэг ийм эмнэлгийн аюулгүй байдлын алдаа жишээлбэл тохиолдол 1 Б 1 гарлаа гэхэд бидний хамгийн сүүлчийн юм бол нөгөө юуны одоо нөгөө юу штэ нэг хувь хүний биш өөрөөр хэлбэл энэ тогтолцоо учраас бид нар нэмийн эмчилгээний зохицуулах хороог ажилд оруулж нөөцийн юм зөв чөөш яагаад байгаа юм энэ тендерийн байгууллага яагаад танахын балаа юм нийлүүлээд байгаа юм гих мэтлэнгээр ийм асуудлуудыг цааш нь өгсөн байгаа байхгүй юу. Тэгэхээр тогтолцооны хувьд дахиад ийм юм ахгүй шүү. Та нар болоорой гэдэг юм. Гэхдээ одоо ийм хангамжийн байгууллага хэцүү байгаа шүү. Юмнууд туслаад байгаа шүү. Энэ одоо жишээлбэл эмнэлзийн бусад үйл ажиллагаа холбоотой алдаа гэсэн чинь гаднаас нэг совлогч өөрөө дуур мэдээд ийм боловсцсон. Энийг дахиад ингэхгүй шүү гэд ингээ хэлж байгаа. За одоо энэ нөгөө юуны асуудлууд энэ байна. Та нар одоо энэ хойд эмчилж байгаа юмнууд чинь энэ нь хэцүү байна гэдэг энэ хэсгүүдийг та нар эмч нартай хэлж өгнө. Совлогч нартай хэлж өгнө. Эмчнэрийн яриан дээр совлогчтой холбоотой юмын сурвалжгүй яриан дээр энийг чанарын алба өөрөө танилцуулна. Энэ дээр чанарын албаны дуу аваа гарах хэрэгтэй. Тэгээд яг та нар дээр тэр хариу шийдвэрлсэн төвшин гэд бичээд ийсэн шүү дээ. Тэр бичсэн чинь ерөөсөө л энэ цаашаа явдаг тайлан дотор чинь яг ингэж байна. Тайлан чи ерөөсөө дээд хүснэгчтэй. Тэгэхээр тохиолдлын 50%-ийг удирдлагын төвшөнд шийдсэн байна гэдэг чинь дэмжлэгт удирдлага чанарын хилээд байгаа юмыг чанарын албаны хилээд байгаа юмыг хүлээж дэмжиж байгаа юм байна гэдэг нь харагдах хэрэгтэй. За тэгээд одоо мика хаагаараа хүүхдүүдэд мика хаагаараа за бүрэн шийдвэрлсэн байвал ногоо. За ногоо бол 62 шар
25% шийдвэрлэегүй. Юу шийдвэрлэх ийм шийдвэрлэж чадаагүй. Вито хаагаараа. Вито хааж чаддаг. Инээсээ эмгэг судлалын тасагчсан конференц хийсэн чинь хүүхдийн осмосын тухай алдаа гаргасан, хүчин шилжлийн тэнцвэрлэмжийн алдаа гаргасан, гавлын дотоод даралт бөөрөх менежментийн алдаа гаргасан, завшруулсан амьдрал тусламжийн алдаа гаргасан учраас чанарын алд юу гэж хэлж байна? Энүүгээр та нар хичээл заа. Энэ юм ч алдчихлаа. Бусд нь алдаж болохгүй шүүгээд хичээл заагаад энэ дөрөв сэдвэр манайх энэ сая хичээлээ заагаад дууссан байгаа. За улаан дээр бол ингээд юусоо болохгүй байна гэд ингэж байгаа. За 11 төвөр ирснийгээ та нар энэ бол амар ялахгүй та нар 11 төвийг мэдэн шүү дээ. Зүгээр л нэг харилцаа хамтлагын алдаанууд л явж идэг байхгүй юу? За энэ ингээд нэг ийм мэдээлэл өгч чинь. Алтанхүү. За одоо дараагийнх нь одоо ганцхан юм яриад дууссан угаасаа. Би ингээд чаддаг юм болов. Алтанхүү. За одоо та нар гадаад алдаа эмчнэрт яаж энэ чи гараад ирсэн шүү дээ. Одоо яа дээ? Ой, папа! дуудаараа босоо хийсэн шүү. Нөгөө чи үргэлжлээ дахиад нөгөө хөшөөрөл хийсэн чинь. За одоо хөөцтэй. За одоо энийг шийрлэг байгааз. Би энийг шийрлэг байгааз. Энийг шийрлэх гэдэг. Энийг харуулах гэдэг. За буулгалаа. За. Энэ яахгүй. Та нөгөө юу гарсан. Олон юу болсон. Энэ доорс надад тавьж өгөөд ирсэн чи одоо юм. Алтан хөгдөөд чихтаа. Юу гэж юм? Хар ирчээрээ хүрээдэг юм гээд. За энэ вэ. За би одоо энийг ингээд нээлээ. Одоо тэгээд нөгөө нэг юм асуулт. Дороо. Яасан бэ ойноо юм чи? Санаа зовлоо. Одоо энийг шеэрлэх гээд ингээд гайхаа сууж байна. Одоо гарч ирэх. Санаа зовлтгүй ойноо юм чи хүлээж. Гарч ирэхгүй байна уу? Алтангүй хүрээ дээрээ одоо хамгийн сүүлийнх нь. Тэр аль хэзээ нөгөө юу ч алга болцсон. Байхгүй. За бүх юм алга болцсон. Багаас бүгд ирээ алтангүй бүгд ярьтаа. Тэр надад зааж өгсөн шүү. Танаас доош буугаад ахад нөгөө мордын нөгөө баха олон програм гарч ирээд байсан. Тий. Тэр чинь. За энэ биш. Энэ биш. За хамаагүй юм дээр дарж бүр юу ч босгож байгаа. Одоо энийг ингээд нээлээ. Зүүм чи энэ тий. Зүүм чи. За зүүм гэдэг. Энэ. За энд энэ. За одоо ингэ. Та одоо share screen гэдэг. За share screen-ийг хийлээ. За одоо таны нөгөө нэг одоо заах гэдэг ачаал. Одоо гадаад тастаа сургалтын юм. За чиг. За тийм үү. Одоо харагдаж байна уу бороо? Харагдаж байна оюун ямчаа жоохон тамруул. За одоо яаж вэ? Ахаа жоохон тамруулчих. Харагдаж байна. Боллоо. За одоо энэ нь штэ. За баярлалаа. За нөгөө гадаад алдаан дээр гадаад алдаагаа яриад байгаа энэ сайдын тушаал дээр хизээч байхгүй шүү гэдгийг айгүй дахиад анхааруулъя. Энэ алдаан дотроос дахиад өндөр дээд мэргэжлийн эмчнэр энэ алдааг одоо жишээлбэл эрүүл нүрийн энэ алдааг гэхээр аянгал хэлнэ.
чих амар хоолой энэ алдаа гэхэд дэлгэрмал хэлнэ. Энэ алдаануудыг олон тохиолдож байгаа алдаануудыг эмч нарт мэдээлэхдээ нэргүй болон зэмлэн буруу шааргаар мэдээлнэ. За хүүхдийн яаралтай тусламжтай холбоотой сумын эмнэлэг элдв 7 юмнаас ирж байгаа алдаа олон байх юм бол одоо 2 ба түүнээс дээш 3 4 хизээж 3 4 алдаа биш энэ баг 10 алдаа байгаа. За энэ алдаануудыг биднээс ихэвчлэн хүүхдийн резидентийн сургалтанд оруулсан баггүй юу? Резидентүүдэд оруулж байгаа резидентийн сургалтанд оруулаад энэ хэдэн жил 2 3 жил уншигдсан байна. За энэ 20 оных. Гэхдээ сая энэ 21 онд энэ алдаа сая 10 сар 19-нд нэг хүүхэд насварсан. Тэгээ задлан дараад бүх юм тодорхойлсон. За тэгэхээр зэрэг энэ ямар алдаа юм бэ гэдэг одоо та нар зүгээр ингээ менингит гэх хичээл заахаар нөгөө юм чинь унтаад байдаг байхгүй. Хатгаа гэж заахаар унтаад байдаг. Тэгэхээр яах юм? Нэгэн тохиолдол инглээ. Тэгэн нэгэн Улаанбаатар хотын нэгэн дүүргээс 1 сар 7 хоногтой хүүхдийг тархин цус орсон багт нь жижүүрийн эмч нь болохоор залуу эмч нь аваад олсон чи хөгшин эмч нь ахмад эмч нь аваа яв наа чи насрах юм байна гэд ингээ их хэсэг рүү авирцсан ингээ тархин цус орсон хүүхдийг тээвэрсэн энэ эмнэлзийн алдаа юу алдаа юм бол яасан юм бэ тархин цус орсон хүүхдийг 3 хоног тогтоох эмчилгээ хийж асуудлыг цэгцэлнэ ингэхгүй шүү. Тэгж ярих юм бол хүнд өвчнөөс зогсоосоо ёс зүйн алдаа байсан байх шүү. Авсан арга хэмжээний амьсгалын аппаратаар удирдаад нөгөө хүүхэд нь таг болоо мэдрэлийн хэсэгт очижээ. Бид юун дээр анхаарах юм бэ?